За өглөөний минь. Өглөөний минь. За 2 дахь дугаартаа бэлэн болсон байна. Тэгээд төвчүүдэр эхний дугаараа цацсан сэтгэл явах байна. Сэтгэл аюу өндөр байна. Тэгээд амар хэцүү. Юунаас нийцэж байгаа? Яг K-drama тухай подкаст хийж нэгэд батсан чинь бас жоохон амар хичмээр юм шиг. Тэгээ нэг өөрийнхөө зургийг оригиналтай яхаа гэгээд бас удаан хараад байсан чинь жоохон юу вэ? амар юу байсан. Гэтэ явс амар баяртай байсан яг эхлүүлсэн дээ. Яг удаан ирсэн шүү дээ. Нөгөө ярьж байгаа юмнууд яг ажил болохгүй байх тохиолдол аяг олон мэдэн шүү дээ тий. Тэгээд яг ажил хэрэг болоход эхлүүлсэндээ бол баяртай байгаа. За өнөөдөр бид 2 дахь дугаарынхаа сэдвэр хамгийн одоо бөгнөлий гэж тогтсон. Тэгээд нөгөө нэг ерөнхийдөө ингээд нөгөө Орли яг өөртөө ингээд подкаст эхлүүлж байгаа. Тэгээд K-drama гэхээр эхлээд өөртөөхөө шилдэгүүдийг эхлээд нөгөө нэг сонсогчдод нэг тодорхойлох тий тэрнийг хуваалцах хэрэгтэй байх гэж бодоод тэгээ хамгийн одоо бөгнөлийг гэдэг ийм дугаар эхлүүлсэн байгаа. Дугаараа сэдвээ тодорхойлсон байгаа. Тэгээд хамгийн гэсэн чинь өөрөө амар олон драма үзсэн хүмүүс тодруулах амар хэцүүсэн тий. Тэгээд дээрээс хэцүү байхаас гадна мартчих вэ гэсэн үд амар хөөсөн. Тийм болохоор бид хоёр ерөнхийдөө драмадаас хэдүүд тугаасан байгаа. Тэгээд драм, романс, триллер, мистери, комеди, түүхэн, тэгээд эзэгтэй нарын буюу 50 механиктэй. Гэтэ яг макчан гэдэг ярьдэн шүү дээ. Нөө хитрхи бодит амьдралаас хүндий тийм хэтрүүлэгтэй драмуудыг макчан гэдэг. Тэгээд эзэгтэй нар макчан энэ хоёрыг болохоор ерөөдөө нийлүүлсэн байгаа. Тэгээд webtoon-ээс сэтүүлсэн үлгэрийн буюу фэнтези, улс төрийн, тэгээд мэрэгжлийг ойлгуулсан драмууд, сэтгэл тоногчсон гэд төрлүүд туваасан. Тэгээд ингээ хуваачаар бас сонсож байгаа хүмүүст бас сонсоход айгүй ихтэйхэн хялбар авах гэж бодсон. Тийм. Тэгээд хамгийн гол нь эхний дугаараас сургамж агаад хоёулаа тэмдэглэсэн драмуудаас огт халихгүй гэж тохирсон байгаа. Тийм, ерөөсөө халихгүй гэж тохирсон. Тэгээд яг өөрөөсөө жишээнүүдийг ингээд цоглуулчаад тэгээд яг тэр жишээний сонгодгуудыг нэг жоохон цоглуулсан. Тэгээд ерөөсөө эндээсээ халахгүй. Тэ нэрэ тэр гоё, энэ гоё гэж харин тийм нэрэ тэр гоё гэж яриул угаасаа бүр цаг хугацаа хүрцгүй мэлээ. За драмаас эхлэе тий. За бүртгээс эхлэе. За чамаас эхэлж. За мэдээч хэрэг нөгөө нэг хүнд ингээд хамгийн шилдэгүүд байдаг нь болохоор цээж нь хамгийн ингэж наан байдаг болохоор эхний дугаар дээр яригдсан айгу олон драмууд энэ дугаар дээр бас яригдана. Гэхдээ илүү арай өөр ч юм уу тий ярих хичээх болно. Тэгээд миний хамгийн ихнийх бол Mother байсан 2018 оны бас л 1-р дугаар дээр ярьж ирсэн. Тэгээд энэ дээр болохоор төрөл бүр ээжүүдийн тухай, ээжүүдийн сэтгэл зүй, ээжүүдийн сэтгэлийн хат, тэгээд ямар хүчтэй, өрөвч инэрэнгүй сэтгэл гэдэг одоо хүний өөрийгөө хайрлах гэдэг үг бүр айгүй их тодорч гарч ирдэг энэ одоо драма дээр тэг төрөл бүрийн ээжүүд байдаг. Бүр гарч байгаа одоо бараг л 2 л эрэгтэй дүр байгаа. Тэгэл 2 эрэгтэй дүрээс бусад бүх юмуд нь бараг ээжүүд зөвхөн ингээ төрлийн ээжүүдийг харуулдаг. Яг энэ бол франчайз бас Япон хийжсэн, Турк хийжсэн, Хятад хийжсэн үгүй мэдэхгүй байна. Тэгтээ яг би Туркийг бодлон Японыг сонирхож байсан. Гэхдээ Солонгосын модер бол илүү тийм жоохон юм dark стилтэй. Тэгтээ айгуу тийм сонгодог. Илүү сонгодог. Туркийг бол яг сериал хэлбэртэй байсан. Бүр яг нэг эзэгтэй нэр сериал гэдэг шиг тийм хэлбэртэй байсан бол Солонгосын модер бол бүр яг л одоо уран бүтээл байсан гэх юм уу. Тэгээ эндээс би анх угаасаа сонсоггүй бахыгаа бол харж исэн. Би үзэж байгаагүй шүү дээ Модрик. Тийм. Чи надад айгүй хит удаа ярьж исэн. Тийм амар хүчтэй драм. Тэгэд энэний яхаа Турк, Японыг үзсэн хүмүүс амар юм Солонгостой ингээ яах гэдэг. Хэцүүлэх гад байдаг. Гэхдээ модер дээрх одоо гол дүрийн эмэгтэйгийн дүр дээр ажилласан байдал энэ төр нь бол амар мундаг. Тэр анаа болгоосон мундаг л та. 3 одоо тэр франчайзын ингээд нөгөө гол дүрүүд маань угаасаа ингээд өөр дүр дээр ажиллаж байгаа шүү дээ. Тэгтээ хамгийн
тэр дүрийн сэтгэл зүйтэй наалтгууц амар сайн дүр дээр ажилласан нь би Korean Mother гэж нэрлэнэ. Тэгэд яг Mother гэдэг нэртэй амар олон драманууд байдаг. Драма жишээ нөгөө нэг юм кино ертөнцид амар олон тийм Mother байдаг тий. Тэгэл гадаад дотоод тийм. Нөгөө нэг Солонгос Mother чинь Пак Чонок гэх лөө. Тий 2009 оны. Тийм тэр чинь Пак Чонок тий. Тэр бид нэр ер нь бол оноор нь л ялгаж бичгүй бол болдоггүй. Тэгээд энэ бол 2018 оных. Тэгээд юу юм биш үү? 2009 оны Mother чинь болохоор Пак Чонокийн Шпон Жоногийнхан байна уу? Parasite. Тэгээд яг Азид алдартай ихэнх франчайз зохиолууд чинь дандаа л баг Японоос гаралтай зохиолтой байдаг. Тэгээ энэ Mother-ын хувьд ч гэсэн адилхан. Ер нь л ерөөсөө л Япон зохиолтой. Тэгээ Японоос нь гадна 8 улстай энэ зохиолыг кино болгох эрхээ авсан байт юм байна. 21 оны 11 сарын байдлаар. Тэгээ энэ нь болохоор бидний мэдж байгаа нь бол Өмнө Солонгос, Турк хоёр. Тэгээ энэс гадна болохоор Турк, Украин, Франц, Таиланд, Хятад, Индонез, Испани гэсэн ийм зураг болсон. Тэгэхээр үндсэндээ бол 21 оны одоо 11 сарын байдлаар 9 улс одоо Mother гэдэг киног хийхээр те эрэхтэй байдаг байх гэсэн үг. Японыг нь оруулаад штэ. Тэгээд энэ ч нь болохоор одоо жил өнгөрсөн энэс хойш тэгээд жилийн хооронд дахиад улсууд нэмж одоо ирэх авсан байж магадгүй, аагүй ч хийж магадгүй бас мэдгүй. Тэгэхээр ер нь бол ийм л алдартай зохиол гэсэн. Угаасаа энэ 8 улсыг ингээд сонсоход Төв Аз, Зүүн Аз, Зүүн Өмнөд Аз, Европ гэдэг айгүй олон төрлийн ийм улсууд байгаа хгүй юу? За тэгээд дараагийнх нь болохоор Our Plus байна. Мэдээж хэрэг энэ жил үтсэн. Тэгээд энэ жил бол үтсэн хамгийн гоё одоо драмануудын нэг байсан. Тэгээд би анх Our Plus-ыг драма жанрх гэж юусэн мэдээгүй. Тэгээд ингээ үзээ авч ирсэн чинь драма жанрх чи эхний нэг 2 3 анги амар концепт байдаг шүү дээ тий. Амар юм уйтгартай ч юм шиг яваад байдаг. Цааш нь явуулахад хэцүү ч юм шиг тий. Ингээл юуч болохгүй сараа дуусчих юм шиг санагдаад байсан чинь ингээл анги ах тусам зохиол нь амар гоё болж иржсэн. Тэгээ дээрэс нь R+ Plus-ыг дуусгаад би юу ч утсан бэ гэхээр дүр болгоны түүхийн хөгжүүл заавал дуусах албагүй юм байна. Кино дээр гэж аяа өөх батсан. Ингээл ямар ч кино үзэхээр тэр түүхийг ингээл аз жаргалтай юм уу эсвэл бүр ингээд дуусаад тий үрэн таран болоод ингээд зовлонтой амьдралаар дуусах ч юм уу тэгэж юм түүхийн бүр ингээд дуусгадаг. Тэгэхээр нэрэл ингээ R+ Plus-ийг үзсний дараа нэрэл хүний амьдрал бүр ингээд ихлгээтэй ингээл үргэлжлэл байдаг юм. Эзэж дуусна гэж байхгүй. За мэдгүй дуусах юм бол нэг бүсэн бөөнөрөл дуусах байх. Тэр хүртэл явсаар л байна. Тэгэхээр тэр дүрийн түүхийг дуусгахгүй байж болно. Дуусгахгүй байх нь аюу эрүүл зүйл гэж ч юм уу те. Тэр зүйлийг R+ Plus-ээс харж исэн. Чиний хамгийн таалагдсан түүх нь аль байсан бэ? Хамгийн таалагдсан түүх нь би хамгийн үзэн яддаг түүхэл мэдчихээн таалагдсанаас илүү шимэн наасан хамгийн үзэн ядсан юм. Надад бол үзэн ядмар санагдаагүй. Би шимэн нар бол үн тэнийг санагдав. Яг хөө бүрэн дүр ойлгож чадахгүй л дээ. Гэхдээ би бол яг яагаад тийм байгаа, яагаад тийм зан арга шин гаргаж байгаа гэдгийг нь бол бүр нь багсаг жоохон ойлгосон. Би бол яг хохирогчийн сэтгэл зүй гэдэг шинэ юм наас харж байсан. Гэтэ бас тэр сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг чинь бас хэцүү л дээ. Сэтгэл зүйн эрүүл мэнд юм шүү дээ тий. Одоо ингээд сэтгэл зүйн эрүүл надаа тэр шимэн 84 дээр юу санагдсан бэхээр сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг зүйлийг ингээ хит юм явцуурхуулгаад байгаа юм шиг тий. Сэтгэл зүйн ингээл зүгээр хийж байгаа хямраад байл тэр сэтгэл зүйн эрүүл мэнд шүүхгүй. Яг хөө тэр нөгөө гаргасан жоохон алдаа нь болохоор яг тухайн эмэгтэй яагаад те юунаас болоод тэр траума үүссэн юм бэ те. Тэр траума юунаас болж тэрэнд буглцсан байгаа. Тэгээд тэр нэг учир шалтгааныг нь жоохон дутуудулсан. Яг хөө тэр нь бол нөгөө цаг хугацаа хүрэлцээгүй байхaltaа шинэ манагийн түүхэн дээр тийм болохоор хөгжүүл томоотой. Зохиолын хөв тэр шимэн харин тийм болохоор тэр нэг учир шалтгааныг гаргаж ирж арай нөгөө нэг тэр нь хангалтгүй байсан байхгүй юу? Тэр түүх жоохон хангалтгүй байсан байхгүй. Тийм болохоор хүмүүс жоохон шимэн нагийн түүх дээр одоо би сэтгэл зүйн эрүүл мэндийг бол угаасаа ингээд бас нэг тавьдаг. Болгон депрессдж байгаа, ингэж байгаа. Гэхдээ тэрэнд чинь нэг шалтгаан байх хэрэгтэй тий. Тэгээ шалтгаангүйгээр депресстэй дэлтэр бол өстой жаргалдаа ташуурсан асуудал байхгүй. Жаргалдаа тасраад тэрнийгээ даахгүй ингээд депресс чамлал гэмээр сэтгэл зүйн эрүүл мэндийг тэрэг тийж амар явцуурхуулах юм бол тэр чинь нийгмээрээ заваа юм болох байхгүй юу? Нэг юм чимэнаа тий ерөөсөө ингээд нөхрөөсөө салсан ч байр нь өөр дээр нүлтгэр хэмжээний тий
брендтэй өөрөө зүгээр дандаа брэнд юм хүмүүс зүгээл явж байгаа тий. Тэр чинь болохоор тэр нөгөө жүжигчний чи өөрөг нь байхгүй. Тэнгүүтээ за тийм. Тэгээ хүүхдтэй тий. Тэгээ ажил хийж болохоор нөхцөлд байгаа даа. Бүрэн болохоор ингээ өөрөө гарайл хийвэл гарахаар тий. Тэгээ ингээ хичээхгүй. Тэгээ ингээ нийлээ амир юм хохирч сэтгэл зүйтэй. Тэгээ би бол шимнаа үзэн яддаг юм уу дургуун тэр юугаа мэдчихээн. Шимнаагийнх тэр шалтгаан өгсөн бол окей би хүлээж авах байсан. Шалтгаангүй тэгж депресс чих юм бол би угаасаа айлч тохиолдолд хүлээж авахгүй. Би тийм хохирч сэтгэл зүйтэй хүмүүс дурггүй. Хинт хэрэглэх гээд байгаа. Тэгээд дуртай бол яг яалтчгүй нөгөө сүүлийн баг 3 анги нөгөө одоо энэ хаалт гэдэг. Ибихэн болон түүний ээжийн одоо нөгөө нэг chemistry явсан. Би бол тэр ээжийг бол харин ойлгосон. Тэр ээжийн шалтгаан, үүдэлтэй түүх тэгээд дээрэс нь түүнийг хүүдэд тайлбарлаж байгаа байдал тэд нар бол үнэхээр шалтгаантай, учир зүйтэй, логиктэй байсан. Тэгээд нөгөө сүүлийн ангиуд угаасаа хүнд амар илүү хүртгээс гадна нөгөө нэг анги хөгжүүлэлт чинь нэг дунджаар 2 анги явж исэн бол тэр ээж хүү хоёрын chemistry бол баг 3 4 анги явцсан байна. Ерөөдөө нэгдүгээр ангиас ал хөгжүүлэлт нь баг хэлсэн шүү дээ. Ингээд суурийг нь тавиад явцсан болохоор айгу хурсан. Гэтэ мэдээч хэрэг залуу хосын түүх бол амар гойс. Эхний 2 ангих за ер нь бүгд гоё юм байна. Тэгээ хамгийн гол нь залуу 2 хосгооч тэг хүүхдтэй болох гэдэг. Тэрний одоо түүхийг 2 ааваар нь илэрхийлсэн амар таалагдчихсэн. Аавлын тэр нэг гоё байсан. Тэгээ хөгжмүүд бас гоё байсан. Тэгээд одоо хөгшчүүл буюу ахмад жүжигчтэй айгуу гоёор оруулж ирсэн. Тэр нь бол айгуу талархалтай байдаг. Тэгээ миний 3 дахь бол Familiar Wife гэдэг Монгол таньдаг эхнэр гэж гарч ах шүү байсан. Тэгээд энэ бол бас үнэхээр гоё юу байсан. Яг нь цаг хугацаараа ухраад тэгээд гэр бүлийн амьдрал хаанаас эхлээд нурсан бэ гэдэг одоо түүх болвол зохиолын нэг юм хэмнэл болвол альч газар амир их байдаг. Солонгос жижигсэн нэг бас хэд хэдэн хэлбэрээр нь туршсан байгаа. Сүүлд жанараа ч гэсэн яг тийм. Гэтэ жанараа явал үнэхээр тийм юм л үзсэн. Тэгээ Familiar Wife бол айгуу сайн байсан. Яг ингээд юунаас болоод алдчихв, юун дээр алдчихв. Эзэж ихнэрээ хуурж байгаагүй, ихнэртэй хайргүй байж үзээгүй. Тэгсэн ирнэ нэг юм дээр алтаад тэрийг харьсан ойлгохгүй яваад байсан. Тэрний ухаарж байгаа зүйл одоо тэгээд тэмцэж байгаа тэмцэл, гимшиж байгаа гимшил тэд нар бол би бол энэ кинонд үнэхээр их дуртай. Илүү амьдралдаар дээрэс нь нөгөө нэг иймэрхүү гэр бүлийн драмууд дээр илүү нөгөө ээжийн ч юм уу те эхнэрийн тэр зовлон, эхнэрээ яаж зовоод байгаа, эхнэр хүүхдээ өсгөж байгаа, хажуугаар нь ажил хийж байгаа мэдээж эхнэрт хэцүү хүнтэй ахын тодорхой. Гэхдээ аавын үнцгийг жоохон дутуудуулаад идэв шүү дээ те. Familiar Wife дээр болохоор нөгөө нэг аавын үнцэг илүү хүчтэй орж ирээд те. Тэр нөхрийн мөрөөдөл юу вэ те. Тэгээ нөхөр нь ч гэсэндээ өөрийн гэсэн мөрөөдөлтэй, өөрийн гэсэн бие хүн тийм байхад ингээд хүүхдүүдтэй эхнэр нь ингээд гомдлол амьдрал болохгүй таалагдахгүй юм те. Тэр олон одоо нөхрийн зүгээс амьдралыг харах үнцгийг бас илүү гоё нөхөр сүртэй байсан надад айгу таалагдсан. Тийм. Нөхөр сүртэй байх нь айгу хоор идэг штэ дандаа л хэлмэгтэй штэ. Тэгээ Familiar Wife нөхөр нь тэнэг биш угаасаа бүр айгу сайн нөхөр байсан. Тийм нөгөө нэг тийм экстрем юмнууд авахгүй тийм ингээл нууц амрагтай болж молол яадаг чинь тийм драма юм юусоо байхгүй. Тийм. Тэгээ дээрэс нь юу байсан л та. Одоо тэр нөгөө альч ирээдүйдээ адилхан ажил хийж байсан. Тийм явдал айгу сонирхолтой. Одоо нөгөө ингээл нэг жоохон өөрчлөлт бол мэрэгчлэн тэр чигээр ингээл бүх юм нь өөрчлөгдөд байгаа биш. Тэр чинь зүгээр эхнэрээ сонгох сонголтыг л өөрчилж байгаа шүү дээ тэр хүн. Тэгэл нөгөө тийм л сонголт өөрчилж байхад чинь бусад байгаа ингээл тэр чигээр өөрчлөгдөөл идэг шүү дээ ингээл ирээдүйн ингээд. Тэхгүй байгаа нь айгу таалагдсан. Тэгээ дээрэс нь нөгөө нэг анзаардахгүй ч гэжтэй нэг тийм анхаарал өгөөгүй ч гэсэн эхнэр нь одоо нөгөө нөхөргүйгээрээ өөрөө өсөхдөө санхүүгийн мэрэгжилтэй болоо өсөж байгаа байхгүй. Нөхөртөөгөө өсгөр гоо сайхны одоо илүү дургуй ажил гэх юм өөрийнхөө тийм ялгартай ажилд очиж байгаа. Тэнгүүт нөгөө хоёулаа л болчих юм бол ингээл нэг тэр амьдралын гарц гаргалгаа юм шиг гаргадаг тийм кинонуудын хажуугаар тийм өгүүлэмж айгуу гоё байсан. Одоо жишээ тэр юмтэйгээр анзаараач гэсэндээ аз жаргалтай тий хүчтэй байж хүчтэй. Тэгээ нөхөртөөгөө ингээд эрт суусан нь болохоор тэр хүний хүчгүй болгоод төрөгцөн. Тэгээ ингээд эрхлээд гэх юм уу ингээд өөрийнхөө төлөөхөө тэмцэл нь айгуу бага болсон. Хайрандаа ингээд нөгөө жоохон одоо юу гэх юм уйраад ч юм уу тий нөгөө амьдралаа яг өөрийнхөө хувийн карьер руу тэмцэхэ болцсон дөрөв байхгүй. Тэнгүүт яг ингээд нөхөргүүгээрээ ингээд өөрөө өсөхөөр
тэмцээр агаад яг өөрийнхөө санхүүгийн чиглэлийн мэргэжлийг авчиж байгаа. Тэнгүүд нөхөртөөгөө эрт суусан чинь болохоор ингээд өөрөө дуртай дургуугаар нэг юм гоо сахны мэргэжил цагаарч юм те ингээд авцсан. Тийм юм байгаа да. Тэнгүүд яг ингээд нөгөө зөв цагтаа хүнтэй суун гэдэг юмыг ингээд нөгөө яг амар ингээд анхаарлыг нь тэр юм дээр хаяагүй ч гэсэн ингээд бүтэн үзэхэд яг тэгж ойлгогдож байгаа байхгүй юу? Яг ингээд сурахыг хүссэн үедээ сураад тэмцэх хэрэгтэй үедээ тэмцээд тэрний дараа хүнтэй сууж штэ тий. Тэгээд familiar wife бол айгүй яасан. Тэгээд дээрэс нь Austin айгүй гоё. Тэгээд би Austin амар их no longer mine гэд бүр ингээд нөгөө амар дооных нэр нь хүртэл амар юу байгаа байхгүй тий. No longer mine гэд тэгээд би familiar wife бол айгүй дуртай. Ингээд драма жанраас бол би бол Mother, plus Familiar Wife гэдэг энэ гурван драмыг нэрлэж байна. Миний хувьд болохоор reply гурлаа. Ялчгүй бүр ингээд яг өмнөх дугаар дээр би ярьсан болохоор арай өөр драм багтаадаг ч юм уу гэж бодсон ч гэсэндээ миний хувьд ялчгүй бүр ингээд хизээд дахин үздэг амьдралдаа ингээд үйл явдлуудаас нь ичилж боддог. Тэр дүр хэрэг ингээд ийм явдал тохиолдсон бол ямар шийдвэр гаргах байсан бол тоо гэж ингээд дотроо боддог драм бол яалчгүй 3 reply байгаа. Гэтэ ер нь аль нэг нь илүү гэж би бол айлыг гэж боддгоо. Тийм байна. Тэгээд дараагийнх нь болохоор My Mister. Тэгээд My Mister бол бүр миний top best. Одоо нэг одоо ярьж байгаа бүх драмууд дотроос хамгийн бэст нь гэвэл яг My Mister. Дээрээс нь ерөнхийдөө биний үздэг драмын төрөлч гэсэндээ одоо яг өдөр тутмын хүмүүсийн амьдралын хэм маягийг харуулсан яг My Mister тий My Liberation Note R+ ч юм уу тий яг нэг иймэрхүү төрлийн драмууд би илүү дуртай мэлээ. Fantasy яг триллер бол бас илүү бас дуртай гэтээ хамгийн дуртай нь бол яг драма. Цэвэр драма. Чи андарс томрох тусан драмад нь л дуртай болж байгаа. Ер нь бол тийм. Жохон бахта жоохон уйдгартай санагддаг байсан надад. Одоо болохоор ингээ хүний юм сэтгэлийн нюансуудыг харах нь илүү гоё болсон байна. Тийм. Хүн амьдрал дээр ийм мэдрэмж авдаг байх нэ. Энэ тохиолдолд иймэрхүү одоо нөгөө юм реакшн гаргаж болдог те эсвэл гаргадаг төрлийн хүмүүс байдаг байх нэ гэл мэдрэмжүүдийг амар их нөгөө баялаг болгож байгаа болохоор драма төрөлтэй дуртай болоод байгаа юм шиг санагдаж байна. Тийм. Тэгээд My Mystery яагаад үзэрэй гэж би хүмүүс зөвлөмөр байна гэхээр сүүлд би нэг Tugstog гэд нийл паблишнгаас гаргасан номыг уншижсэн. Яг өмнөх үгдээр нь болохоор одоо хүмүүсийн хамаг зовлонгийн эхлэл нь хүн хоорондын харилцаанаас эхэлдэг. Гэхдээ хүмүүсийн бас хамгийн том аз жаргалын эхлэл нь ч гэсэндээ одоо хүмүүсийн харилцаанаас эхэлдэг. Тэгээ аз жаргал гэдэг угаасаа л нөгөө хүн бие биентэйгээ өөрсдийнхөө мэдрэмжийг уур бухимдал аз жаргал юу гэдгийг те уйдгаргүй нэг бүх юм хуваалцж иж тэрэн дундаас угаасаа аз жаргал төрдөг. Хүн гав ганцаараа нөгөө аз жаргалыг бүтээх боломжгүй. Тэгэхээр My Mystery бүх төрүүд болохоор тийм бүрэн төгс төрүүд ерөөсөө биш бүгдээрээ алтаатай оноотой амьдралд алдж байгаа онж байгаа. Яг л бид нэр яг хажууд идэг одоо нэг хүмүүс гол нь бие бинийгээ туулж түшиж. Тийм бие бинийгээ түшиж чуулж байгаа тэр хайр нь айгуу тийм халуун дулаан гой хайр гэдэг. Тэгээд би нэг тийм амьдралдаа за би ч ер нь бас нэг жоохон болохгүй байна да, бүтэхгүй байна да. Эндээ буруу юм хийчлээ, ээжигээ гомдоочлоо, ингэчлээ, тэгчлээ гэж бодохоор бас ингээд энэ драмыг амар боддог байхгүй юу? За хүмүүс угаасаа л юм тий төрхтөөл төгс төрөөгүй гэл бүгдээрээ л алдж байгаа. Гэтэ алдсан ч гэсэн ингээд тэрийгээ хайртай шүү, ээжээ хайртай шүү таньда. Ингээд би цаашдаа хичээнэ ч гэдэм үү те нөхөр бид хоёрын харилцаан дээр ч гэсэн асуудал гарсан үед за яах вэ ингээл энэ асуудал гарсан үнэн. Гэтэ энийг шийдвэрлэж одоо гэтээ дараагийнхтаар илүү анхаарч гэдэг юм уу нэг тийм амьдралыг илүү хэлбэрхнаар харах тийм бүх зүйл амар хэцүү бишээ. Ингээ би бинийгээ төвшиж тулаад би биндээгээ хайрлал хийж байгаад ингээл цаашдаа амьдрал ах юм шиг тийм гоё ихтгэл төрүүлсэн тийм драм. Тэгээд My Mystery талаар угаасаа тусдаа дугаар ингэж хоёлаа ярьсан баа. Чи ихтэй үзэг байгаас тий. Би үзэж байгаа шүү. Чи үзэж байгаа юм уу? Чи үзэж байгаа юм надад хэлээ. Хэлдэг шүү дээ. Хэлсэн шүү дээ. Би амралтаар эхлүүлсэн гэдэг. Би тэгвэл тогтоо сонсоогүй. За дараагийнх нь болохоор Dear My Friends тэгээд 2016 оны Pixar-ны шилдэг драм төрлийг нь авсан. Тэгээ миний бас хамгийн хайртай драмуудын нэг яг Ахмад үеийн бүх хамгийн алдартай хамгийн мундаг
Солонгосын бүх жүжигчдийг бүгдээрээ шилж сонгоод тоглосон. Тэгээд Сорчилт гэдэг чинь яг сорчлон гэдэг чинь одоо тэрийг хэлээд байгаа. Энэ драмыг бас санал болгомоор байна. Тэгээд миний нөгөө нэг honorable mention гэдэг шүү дээ тий. Тэрэн дээр болохоор Rocket Boys гэдэг нэг тэр юу хөөрхөн юу гэдэг вэ? Бадминтоны багийн тухай. Тэгэхээр энэ болохоор Hospital Playlist, Price and Play бүгдээр ажилласан. Миний буруу санаагүй бол screenwriter зохиолч ажилласан. Тэгэхээр ерөнхийдөө Hospital Playlist дуртай хүмүүс ямар драм эхлүүлэхээ мэдэхгүй байгаа бол Rocket Boys гэдэг энэ бүр үнэхээр хөөрхөн гэгээлэг. Тэгээд энэ чинь хамгийн онцлмоор байгаа зүйлс нь нөгөө нэг өсвөр насныхны high school ахлах ангийнхны бадминтоны шигшээ багийн тухай байхгүй юу. Тэгээд тавсан бүх нөгөө нэг ахлах ангийнхныхын донд бүгдээр яг өсвөр насныхан 16, 17, 18 юм биш. Жинхэнэ өсвөр насныхан тавснараа бас айгүй хөөрхөн. Тэгээд Move to Heaven гэд Life on Mars Live гэд эднэрийг ялчгүй дурдаад өнгөрч гэж бодсон. За. Одоо Ромас руу орох уу? За Ромас. За би энэ эхний дугаар дээр угаасаа хэлсэн. Миний байшинд би бол үнэхээр дуртай гэд хэлжсэн. Тэгээ миний байшин бол бүх хөгжмийн байнга сонсдог. Тэгээд жоохон юм үедээ байнга эргүүлж тавтаж үздэг. Тэгээд Солонгос орнч үздэг, юугаар нь үздэг, монголоор нь үздэг, монголоор үзэхдээ би нөгөө нэг 2004 он хүртэл гарсан драмуудыг аль болох нөгөө хэрвээ монголоор үзэж чадах тул анхны одоо дуу оруулгаар нь үзхийг үзэх дуртай. Яг тэр үед миний нөгөө хүүхэд нас хамт байсан болохоор тэр одоо хоолойнууд яг тэр жүжигчний хоолой юм шиг. Тэгээд тэр дотор миний хүүхэд нас байгаа юм шиг надад мэдрэмж өгдөг. Тийм болохоор би Full House-ыг одоо монголоор үзэж байгаа нөхцөлдөө яг анхны дуу оруулгаар TikTok-ийн анхны дуу оруулгаар үзэх дуртай. Нөгөө шинэ дуу оруулгууд ерөөсө таалагддаггүй, ерөөсө наалддаггүй чихэнд тэрнээ орол зүгээр солонгос хэрнэ үздэг. Тэгээд My Liberation Notes байна. Энэ бол үнэхээр сонгодог романс кино. Би романс кино гэж нэрлэний нэг. Яг тэ дээрэс нь одоо гол дүрийн Ким Жи-воны дүр надтай амар ойролцоо гэж чамд хэлчихсэн шүү дээ. Бүх амьдралын бүх хөвгөл амар адилхан. Би амар хол амьдардаг хотын төвөөс одоо ах トゥ гуравтай адилхан. Айгу хол амьдардаг. Тэгээ хол амьдардаг. Тэр минь надад яг айгу ойрхон насны зүрх тий бараг насны зүрхгүй эрэгтэй дүү байгаа. Тэр хоёр яг тэр гурав шиг эвтэй байдаг. Тэгээд аав ээж хоёр нь гэсэн яг танаа аав ээж шиг амар тийм хөдөлмөрч ааж ах ч хүмүүс тий. Яг гоо тэр одоо нөгөө нэг ялгаатай тийм дуугүй ч юм уу нөгөө юм жоохон одоо төмсдөө хүмүүс юм шүү дээ. Танаа аав ээж хоёр ч юм бол амар экстраверт хүмүүс баха. Экстраверт биш юусэн ч тийм хүмүүс биш. Тэгээд яг ингээд аав ээжтэйгээ хотын төвөөс амар гадна тэгээ хотын төвөөс айгу хоол амьдэрдэг. Тэгээ бүгдээрээ ингээд би одоо жишээ гэрлээгөө ингээд нөгөө нэг гэрлэх ёстой гэж монголчууд боддог наснаас арай ерөнхийдөө нөгөө нэг нийгмийн хүлээлтийн хувьд тий арай тэрнээс бол дээшлсэн настай нэг гэрлээг байгаа. Тэгээд тэгээ дээрэс нь ажлын тэр юу тэгээд мэдхгүй тэр харж байгаа юу депресс үүд тэгээд ингээд хагасан бүтэн семинар нөгөө ээж автаа тусалж ажилдаг интергээд ерөөсө Ким Жи-воны амьдрал миний амьдралтай амар адилхан байсан. Тэгээд тиймээс гадна амар баг гүхэн тэлдэг хэрнээ тэр үг болгоныг нь бичиж авмаар лаглаг текстүүдтэй лаглаг харилцаа яриануудтай. Тэгээд дээрэс нь одоо хүний сэтгэлийн нюансуудыг нэг үгээр ингээл тайлбарлаад яриад харилцаа яриагаар булаад идэггүй хүний ингээд зүгээр үйл явдлаар нь ингээд амар гоё оруулж өгөнгөт тэр хоёрын хайр одоо чинь нэг ч хөтөлцдөггүй шүү дээ. 16 ангийн туршин. Гар гараасаа нэг ч барилцдаггүй. Тэгсэр нэг бид нар зүгээр тэр инээмсэглэл хангалт. Амар хүчтэй романс яваад байгаа байхгүй юу? My Liberation Note-ыг одоо хүмүүс ямар төрөлд оруулж тооцоог мэдэхгүй. Гэтэ яалчгүй романс. Тэр бол яалчгүй романс. Романс кино. Тэгээд ихчийнх нь хайрын тэр нэг юу ч гэсэн амарлаг. Хайрын төлөөх тэмцэлэн тий. Хайрыг олох гэсэн тэр хүсэл одоо тэмцэлэн тий амар хүчтэй хэрнээ бүтэлгүй тэсэр нэг хөөхөн. Тэгээд My Liberation Note ялцчихгүй. Үнэхээр миний одоо романс төрлийн хайлайт.
Тэгээд It's Okay version гэж би нэрлэсэн. It's okay that's love бол үнэхээр гоё романс. Биенийхээ одоо ер нь It's okay чинь хоёр драма шүү дээ. It's okay not to be okay. It's okay that's love гэдэг ингээ хоёр байгаа. Хоёулаа сэтгэл зүй одоо эрүүл мэнд одоо сэтгцэн эрүүл мэнд гэж явах юм байна да. Тий сэтгэл зүй биш бүр сэтгцэн гэж одоо нэг шизофрентэй шүү дээ. Тий эхний хоёулаа шүү. Тий. Тэгээд яг юуны хоёулаа сэтгцэн эрүүл мэндийн тухай. Тэгээд хоёулаа надад аягүй таалагддаг. Хоёулынх нь романс болохоор биенийхээ дутууг нөхж байгаа романсууд байдаг. Ингээд биенийхээ дутууг хүлээн зөвшөөрөөд тэг биенийхээ дутууг нөхөөсөө гадна биенийхээ өвчнийг эмчлэх. Биенийхээ одоо ерөндөг болох тийм тэр харилцаа байдаг болохоор романс төрөлт тэднэрт ажид дуртай. Тэгээд яг 3-ыг гэж бодсон чинь алж нэгцээ. Тэгэхээр ингээ 3 багтахгүй байгааз харин тийм Our Love цамрсан бас энэ жил гарсан. Тэгээд би ерөнхийдөө бол Witches хойш Дами Чоу шиг хоёрын одоо chemistry-г харахыг амар хүсдэг байсан энэ романсыг. Тэнгүүтээ одоо жишээ нь за би энэ доошоо ярина л да. Тэгтээ яг Big Mouth дээр сая Ижон Суг Юна хоёрын хослолыг хүмүүс харахыг амар хүсэжсэн шүү дээ тий. Хүсэжсэн. Нөгөө олон улсын тэр нөгөө сайтууд дээр тэгсэн чинь нөгөө chemistry нэг тийм сайн гараагүй угаасаа нөгөө жанр амар mystery болцсон болохоор тийм романс ер нь их гараагүй. Тийм биш бүр яг романс тоглоосоо гэж аяг үсдэг. Тэгсэн чинь Our Love цаа бүр яг өгцөн. Бүр яг definitely өгцөн заяа. Тэгээд би чинь ерөнхийдөө шууд 1-р ангиас эхлээд драма үздэг төрлөө биш аахгүй юу чамаас ялгаатай. Би ингээд эхний 4 анги хардаг. Рейтингийг хардаг, сэтгэлүүдийг хардаг. Тэгээд ерөнхий 4 ангийн зураглал тэр кадрын өнгө мөнгийг харж иж 5 дахь ангиас нь ч юм уу үзгээ шийддэг төрлийн хүн. Тэгээ Our Love цаамыг бол бүр яг зөв ихний on air болоод Netflix дээр 11 цагт гарахад 11:5 гэхэд би үзээд хэлжсэн. Бүр ихний ангиас нь Үршиг Дами хоёрын chemistry бол шууд үзнэ гэж хэлж байна. Миний урмыг бол үнэхээр хуглаагүй. Үнэхээр гоё романс байсан. Тэгээ дээрэс нь үнэхээр тэр нөгөө нэг хос хоёрын одоо салж байгаа шалтгаан тий. Тэгээд эргээд нийлэх хүсэл, эргээд нийлэх гэсэн чинь нэг awkward байгаад нэг ингээ болохгүй тий юу болохгүй. Тэгээ дээрэс нь ингээд эмэгтэйгийнхэн сэтгэл, тэрийг ойлгож байгаа эрэгтэйгийнхэн сэтгэл бие биедээ хүлээцтэй байгаа болон зөв цагийг хүлээж байгаа байдал энэ нь бол үнэхээр гоё байсан. Тэгээд Our Love цаам бол үнэхээр миний бол бас айгу гоё энэ жилийн драмуудын нэг байсан. Айгу гоё романсуудын нэг байсан. Тэгээд Чоу шигт биш. Одоо яг энэ киноны Чоу ингээд өөрийнх нь дүрээ яа яг ийм хүнтэй суумаар гэж бодсон. Тий. Миний хол юм байна. Окей, миний хол эхнийх нь бол аюугийнхтай ижилгэн It's Okay That's Love бол миний яг романс төрлийн бүр хамгийн best. Тий. Тэгээ дараагийнх нь болохоор One Spring Night гэдэг сая юун дээр тоглосон баг шүү дээ. Тийм Ханжиминий тоглосон. Ханжимин Жунхэгийн хоёрын хослол. Тэгээд Жунхэн болохоор угаасаа айгүй олон романс ерөөхдөө хэдэн жил тоглолоо шүү дээ. Гэтэ нөгөө нэг амьдрал дээр миний шипэлдэг хүн нь болохоор энэ Ханжимин энэ Жунхэн энэ хоёрын хослол бол яг тийм бүр яг кинон дээрээ энэ хоёр бүр яг амьдрал дээр ч гоё хосууд болох үс юм шиг санагдмаар ингээ бүр үнэхээр яг бодит амьдрал дээр хосууд юм шиг санагдах үс гоё хоорондоо оч үсгсэн тийм романс хийсэн. Тэгээд би Netflix-ээс яг нэг ангийн үзчихсэн. Ханжимын яг хаалган дээр нь очичоод мангартаад байдаг нэг ангийн яг үзчихсэн. Тэгээд ер нь бол яг жирийн романсын эхлэл өрнөл төгсгөлөөс үйл явдлыг ялгаатай. Эхлэхдээ болохоор Ханжимын өөрөө нөхөрч бахав тэ одоо сүйц залуутай ерөнхийдөө тэр хүнтэйгээ гэрлэн гэж төлөвлөж гисэн. Жунхэн болохоор одоо ганц бие аав хүүхдтэйгээ үлдсэн аав ээжтэйгээ хамт амьдардаг. Тэгээ ганц бие аав энэ хоёрын дундаас энэ хоёр ингээд дөнгөж танилцаа. Тэгээ бие биенээ татагдаад тэгээ Ханжимын одоо тэр нь суугч байгаа хүнээсээ салах шийдвэр гаргаад тэгсэн ч гэсэндээ ингээд шууд ингээд романс шууд үүсчихгүй дундуур нь ингээд тийм хөөрхөн зөрчлүүд гарч байгаа. Тэгээ хамгийн таалагддаг гоё юм нь болохоор тийм хоёр хүн бие биенийг хайрлаж байгааг ингээд
нэг гэрт ингээ хамтдаа бие биентэйгээ хамт тухтай байгааг солонгос кинон дээр нэг тийм жоохон хүчлээд юу ч гэмээр юм дээ нэг тийм хит хачиргалтай болохгүй болов. хит хачиргалтай болох гээд идэг. Энэ хоёр болохоор ингээ зүгээр л нэг орон дээр буудан дээр хөвтөж байгаа юм уу нэг тэр хэсгүүд мөр амар гоё ингээд би биендээ хайртай хоёр угаасаа л гэртээ ингээл ноолролдоол ингээ тэр байгаа тэр хайрыг тийм энгийнээр өгүүлж байгаа тэр өгүүлэмж надад амар таалагдсан. Тэгээ би тэр нэг хэсгүүдийг нугасаа YouTube дээр ингээд хайлайт хийгээд тусаад авсан видеоноо зөндөөдөг. Тэр видео болоод Остадын дахин үзэх айгуу дуртай. Тэгээ One Spring Night гэдэг угаасаа нэрнээсээ ойлгомжтой. Хаврын тухай тийм хаврын өөр үнэрсэн тийм хаврын салхи шиг айгуу гоё драм байгаа шүү. Тэгээ Хан Жимин бол угаасаа миний бас хамгийн хайртай эмэгтэй жүжигчдийн нэг хайртайгаас гадна маш чадварлаг. Тий. Оногцон дөрүүдээ айгүй чадварлаг тийм жижиг маневр хийгээд өөрийн болгож чаддаг жүжигч. Нэг чинь тэгээд хүмүүс нөгөө нэг одоо нөгөө юу юм хэлсэн шүү дээ. Жангуми Шинби гэдгийг мэддэг юм л шүү дээ. Ер нь Жангуми Шинбигээсээ баг одоо залуучсан байгаа. Тий. Хүмүүс ер нь бол их мэддэг юм билээ. Сүүлийн юун дээр бол R+ дээр баг Шинбигээсээ залуухан байсан байгаа. Харин чи ёо. Хин төвчтэй нэ химээ. Хүмүүс нөгөө нэг Сон Яжийн энэ дээр 40 хүрж байгаа энэ гэл амар яд ч 40 хүрж байгаа мөртлөө ийм гоёроо моёроо гэдэг. Надад бол яг Хан Жимин нэг бүр ингээд 40-тэй гэхэд бүр хизээж хинж итгэмээргүй те. Яг юм дээр хүмүүс л ингээд залууж олоос одоо Хан Жимин, Ким Тэхи энтрийн одоо ингээд нүдэнд нь жоохон ус хурцсан гэх юм уу нөгөө. Сон Яжин үү? Тийм, Сон Яжин тэгээд Шиминач юм уу те. Тийм ингээд нүдэн жоохон ус хурцсан ингээд хөгшнийг мэддэгдүүлэх юм аяг байдаг штэ жанараа энтрийн те. Ингээд зүгээр царайн залуухан шинхэн байгаа ч гэсэн ингээд нүдэн жоохон юм услаг гэх юм уу те. Тэгээ Хан Жимин юу тийм байхгүй. Тийм сэргэлэн гоё сэргэлнээс гадна нэг юм гоё нүдтэй тийм хурцлаг нүдтэй. Тийм оригинал яг залуулаг төчдөг байгаа тий. Нөгөө жүжигчдүүд стил одоо үзэсгэлэнтэй байгаа ч гэсэн яг тийм оригинал юм залуулаг хэлэх хэрэггүй. Ингээд амар арчилгааны дүнд ч юм уу тэгж харагддаг. Тийм яг мэдээж нөгөө нас болгон сайхан хөгшрөгч гэснээр зүгээр. Гэхдээ Хан Жиминий 40 нас бол бүр үнэхээр тийм бүр үнэхээр байж боломгүй 40 нас байгаад байгаа. Тэгээ би энэ хоёрын хамтралд үнэхээр дуртай. Тэгээ би заримдаа жоохон ганцаарцсан ч юм уу те нэг тийм кино эхлүүлэхээр би яг нэг тийм 60 минут бол кино үзэж чадхааргүй. Гэтэ нэг тийм гоё тийм сэтгэл тогтолцсон үзмэр санагддаг шүү дээ. Тэгэхээр би угаасаа энэ One Spring Night-ийн гоё хэсгүүдээс тавьчихдаг байхгүй юу. Тэгээд яг 10 минут үзчихэд яг миний тэр хэрэгцээ хангагддаг. За One Spring Night дараагийнх нь Because This Is My First Life гэд 16 оны. 16 илүү? Тийм 17 оных юм байна. Жин Сомын ихч бас гоё ихч байгаа. Тэгээд эрэгтэй дүрт нь болохоор сайн My Vibration Note-ийн хөөрхөн дөө ийм ингээд тоглосон. Энэ хоёрын хамтрал надад бас би энэ драманд их дуртай. Энэ драмын бас зарим хэсгүүдээс би бүр ингээд зарим харилцан яриануудын тэмдэглэж авч ийсэн. Тэгээд би өөрийгөө анзаарч хараад байхад ингээд зохиолын тухай гол дүрэн зохиолч юм уу те эсвэл үйл явдлын тийм зохиол тойронсон тийм драмууд бас айгүй дуртай юм лээ. Тэгээ Жун Сомын нэг дүр болохоор кино олон ангитын зохиолч байхгүй юу. Тэгээ ерөнхийдөө реклам байрлуулдаг зохиолч юу. За яг тэ гөрхий. Гэтэ өөрөө бас тийм нэг яруу найр гутга зохиолтой ерөнхийдөө багасаа айгүй ойр байсан. Тэгээд энэ драмын бас тийм үйл явдлаас гадна үйл явдлыг тэр илэрхийлж байгаа тэр утга зохиол яруу найргаар тэгж гоё яруу байдлаар илэрхийлж байгаа надад айгу таалагддаг. Тэгээ ийм ингийн бас нөгөө дүрэн тийм төгс төгөлдөр эрэхтэй ерөөсөө ч биш. Тэгээд угаасаа энэ хоёрын романс эхэлж байгаа гол утга учир нь энэ залуу нөгөө нэг хажуу өрөөгөө түрээслүүлээл энэ хүүхнийг жинхнээсээ одоо нэг ямар нэгэн давхар зориг санаа таалагдсан болоод иш зүгээр л энэ мөнгө эрэхтэй болоо. Мөнгө нь яг жинхнээсээ мөнгө эрэхтэй болоод энэ хүүхнийг гэртээ байлгаж байгаа байхгүй. Тэгээд хормоо хийж байгаа. Тэгээ хормоо хийснээс эхлээд романс нь эхэлдэг. Тэгээд хажуугаар нь бас энэ хоёрын хажуугаар хоёр давхар хосын бас харилцаа явж байгаа. Энэ хоёр хосын харилцаа энэ хоёрт дарагдахуйц биш. Бүр яг тустай тийм бүр драм болохоо замгүй тийм сайн хөгжүүлэгдсэн хоёр хосын харилцаа романс явдаг. Тэгээд Because This Is My First Life бас миний хамгийн дуртай бас дахиж эхлүүлэх дуртай драмуудын нэг байгаа. Because This Is My First Life-ийн хувьд болохоор би анх үзэж байхдаа амар юм шүүмжлэлтэй үзчихсэн байхгүй юу? Яагаад? Амар их логикгүй юмнууд ихтэй.
заяа. Ингээ харах юм бол нэг тийм алтаа зохиолын алтаа амир ихтэй заяа. Нөгөө дүр хөгжүүлэлт энэ төр дээр юм нөгөө жоохон хийдүүлцэн хангагдсан юмнууд айгүй ихтэй. Тэрэнд нь би айгүй дургүй байсан чи одоо ингээ үзнээс хэдэн жилийн дараа ингээ бодоод тахаар за тэр алдаануудыг зүгээр нүдэнэд үзэхэд ерөнхийдөө айгүй дэжүү драм байсан баггүй юу. Тэгээ Соминд би угаасаа playful кейсээс хашаа айгүй дуртай. Тэгээд гоо үзэсгэлэнгийн дахин шинээр нээсэн 30 насныхан тийм гоо 30 орчим насны гоо үзэсгэлэнгийн дахиж нээсэн тийм драм байсан л та. Тэгээд дээрэс нь хамгийн ингээд сонирхолтой юм 21-р зууны гэрлэлтийг харуулсан байсан. Нөгөө заавал аав ээж дээрээ очиж нэг хатам аав ээжээ гэж найр тавиадах шаардлагагүй. Тэгээд зүгээр л хамтдаа аз жаргалтай байх юм бол ээж ааваас хамааралгүйгээр амьдрна, хин хиндээ хариуцлага үүрэхгүй ийм зүгээр л гоё амьдрна гэдэг тийм нөхцөлтэй гэрлэлттэй нэг тийм стол сонгодог 21-р зуунд одоо яг стол ийм л болох бах таа гэж бодохоор тэгээд энэ драм дээр бас нэг гой харуулдаг юм нөгөө хүмүүс хайр дурлал гэр ингээл те нөгөө солонгос драмаар амар чичээлдэг шүү дээ ингээл би биний араас бороо норж гүүгээл бороо норж зогсоол эсвэл автобусны араас гүүгээ ч юм уу те тийм үйлж юм орохтой бүх амьдралаа алдаа. Гэтэ ерөнхийдөө хайр гэдэг өөрөө хайртай хүний хажууд тухтай байдал те хайртай хүний хажууд ижилхэн гой сонирхолтой байх энэ дээр бол энэ хоёр хойлоо Арсеналын фэнүүд хамтдаа тоглолт үзэх дуртай ч юм уу те юугаа цогт дуртай энэ хүмүүс харахад айгүй уйтгартай ингээд зүйл шиг харагдаг ч гэснээр хайртай бие биендээ хайртай хосуудын хамгийн эрүүл харилцааны хэлбэр нь болохоор энэ юмаа гэдгийг бас ингээд бие биендээ тухтай байх хоёр биендээ тухтай байна гэдэг айгүй чухал зүйл гэдгийг бас харуулсан драм байдаг. Би яг зөвөр энэ дэр юу гэдэг хоёр нөгөө нэг зэрэг явж байгаа хосуудын түүх нь хаа штэ тий. Тэрэн дээр ингээд жүжигчдийг жоохон буруу сонгож юмсан. Яг хоо жоохон олон танигдаагүй ч юм уу тийм жүжигчд. Үгүй. Гэтэ надад бол жүжиглэлтэн сайн санагддаг. Би болохоор тэр хоёр давхар явж байгаа хоёр ингээ хосуудыг яг жүжигчдийг жоохон буруу сонгосон юм шиг надад бол мэдрэмж төрдөг. Тийм. Гэтэ надад бол түүх нь гой санагддаг шүү дээ. Тийм түүх нь аягүй. Түүх нь гой санагддаг. За одоо тэгээд трейлер рүү орж ирлээ. За трейлер рүү. За минийх бол эхний дугаар дээр ирсэн Iris байсан. Iris үнэхээр гоё байсан. Тэгээд угаасаа Солонгосын нэг давуу тал нь кино зохиол дээр айгүй том давуу тал нь угаасаа хоёр солонгосын асал байдаг. Одоо өөр аль ч оронд бас айгүй ховор кейс ахгүй тий. Тэр одоо өөрсдийнхөө тэр зохиол гаргах боломжтой тэр давуу талыг бол солонгосчууд угаасаа тултал ашигладаг. Тэрний нэг нь бол Iris байсан. Тэгээд Iris-ийн хувьд болохоор би төгсгөлт нь аягүй дуртай. Би ер нь аягүй тийм жоохон гонигтай төгсгөл дуртай. Яад гэвэл хүн ингээд нөгөө юм нэгэнд цаг гаргаад үтцсэн юм мартахыг юусоо хүсдэггүй. Тул талаад жаргалтай гарах дууссан драмуудыг би бол нэгдүгээрт нэг тийм үнэнтэй ойр биш гэж боддог. Хоёрдугаарт нь болохоор мартчихдаг. Сэтгэл ханаад ер нь бол шууд ингээ мартчихдаг. Одоо чи нарны үр садмадыг бол би ингээл 15 ангийн турш амар үтсэн заяа амар гоё үзчихсэн 16 дахь анги төгсгөлийг үзээд навшиж гэж бодсон. Хайр миний цаг гэж бодсон. Яг ингээд нөгөө бид нар ч гэсэн нэг ажлыг аягүй удаа хийхээр ингээд төгсгөл нь ойртоод ирэнгүүт нь ингээд догтлонгуудаа ингээд ингээд нөгөө төгсгөл дээрээ ингээд байр цаалтаад жоох сонь дуусчихдаг шүү дээ тий. Ажлаа яг нэг нарны үр садмадын нөгөө нэг төгсгөлтийг санагддаг байхгүй юу? Тэгэхгүйгээр айгүй логиктой дууссан. Яаж ч утсан тэр одоо драм дэр золиос гарах хэрэгтэй байхгүй юу? Тэнгүүд Iris дээр золиос ерөнхийдөө би бол баг гарсан гэж үздэг. Яг нийт ингээд бүх ангийнхаа туршид айгүй үхлийн золиос айгүй багтай явж байгаад тэгэд нэг том үхэл байхгүй бол тэр драм чи амар худлаалах гэдэг байхгүй юу? Тэр юм дундаас тий. Тэгэхээр би бол Iris-ийн төгсгөлт айгүй дуртай, айгүй сайн төгсгөл хийсэн, айгүй амьдралтай төгсгөл хийсэн гэж боддог. Би яг Iris-ийн хоёрыг үзээгүй, Iris-ийн хоёрыг гарч ийн гэж ингэж баярлаа. Тэгээд гол дүр Жан Хёг буюу одоо Сэргэлоохын ясан нэгтэй тоолж байсан. Iris-ийн хоёр бас жоохон фейл хийсэн. Жоохон ч бүр фейл хийсэн юм шиг санагддаг. Тэгээд Жан Хёг тоглож исэн болохоор айгүй үзэх хүлээлттэйсэн чинь би зүгээр ихний нэг анги үзэл болсон шууд. Iris-ийн хоёрыг. Тэгээ Iris-ийн хоёр дээр болохоор инхаг алсан хүнээс сонхоо гэж гарт юм шиг байгаа. Тэгээ би бол вау бодчихсон. Би Iris-ийн хоёрыг үзэж байгаагүй. Тэгээд яг үнэн болвол зүгээр л вау гэж бодохоор одоо сонхоо гэдэг нэг халим хүстэй хайзлахсын талын тагнал юм ихтэй байна шүү дээ. Тэгээд
Тийм байсан. Хоёр дахь нь болохоор Big Mouth байсан. Саяхан бараг сарын өмнө дуусгүй яа. Үнэхээр одоо толгой эргүүлж чадсан. Тэгээ дээрэс нь айгүй сайн одоогоор бол сайн зохиол гэж бодож байна. Юу нэг цаг хугацаа яваад ирэхээр нэг юм алдаануудыг нь хараад эхэлдэг шүү дээ киноны тэрнэр яасан бол энэ дээр ингэчих болохоос юм биш тэгээд айгүй боддог. Тэгэхээр яг хугацаа явсны дараа Big Mouth дээр ямар юм бодохыг мэдэхгүй нэ одоогоор л би айгүй сайн зохиолтой гэж хэлээ. Хүмүүс би яхаа үзег үлдээ. Гэтэ хүмүүс нэг төгсгөлд нь бол амар жуул санагдсан юм шүү. Төгсгөл нь айгүй жуул байсан. Гэтэ бас л нэгийг нь хүлж байгаа. Тэр нь бол айгүй зөв санагдсан. Тэгээд төгсгөлийг нь бүр ингээд бодсноос айгүй юу өгцөн. Одоо ингээд хүн амтламаар хахад амтлах ерөөсө боломж өгөөгүй. Төгсгөл өгцөн. Стол нэг саяны илтгэх шиг нэг ингээд 10 хин нөгөө нэг нийт ажлынхаа хавцад айгүй гайгүй явж явжсэн төгсгөл дээр нэг үгтэй нөгөө удаан ажилласаа гял салмаар санагдсан юм уу яасан гэмээр тэгээд ингээд төгсчдөг. Тэгээд эсвэл нөгөө гол зорилгодоо хүрсэн болохоор одоо бусд нь бол яад ингэж бодсон ч биш магадгүй мэдгүй байна. Тэгээд 3 дахь нь бол Squid Game байсан. Squid Game бол үхэл болгоны айгүй сайн харуулсан. Одоо үхлийг айгүй үнцэнтэй гаргаж ийн гэж айгүй гоё юм баггүй юу? Хүн болгоны юм. Тэгээд дээрэс нь энэ дээр яагаад оруулсан бэ гэхээр өстө нүдээ ухаж өхөөс буцахгүйгээр дуусгасан кино. Бүр ингээд өглөө нь ажилдаа ээж цаа нэг анги гэсээр байгаа л үр цайлгцсан орон дотроо. Тэгээд тэр чинь аягүй бас хүчтэй юм шинж байхгүй юу. Тэгээд би аль Squid Game-ийг зөв нэрсэн. Тэгээд хамгийн гол нь юу байсан л та. Зардал мөнгө, гаргасан зардал мөнгө, тайз засал, зураг авалт, планууд, өнгө, зураач, зураглаачийн ажлууд нь бол дэндүү гоё байсан. Би тэгээд Squid Game-ийг яг киноны агуулга яасан ийсэн гэдгийг ярьдгүй маа гэхэд зураачийн ажилд, зураглаачийн ажилд бол шууд энэ одоо хайлайтанд оруулахгүй байхыг харахгүй байсан. Тэгээд үнэхээр зардал гаргасан нь бол айгүй мэдгэжээс айгүй гоё байсан. Угаасаа ингээд баян кино зүгс гоё идэг шүү дээ. Тийм. Баян төсөвтэй кино, чүмхтэй гэх юм уу те. Гоё идэг. Тэг яг Squid Game бол тэрийг нь айгүй өгдөг. Би одоо энэтэй холбогдуулаад нөгөө алтан удуул цэцгийн хорсол гэдэг нөгөө нэг хятад кино гэдэг шүү дээ. Chow Yun-fat, Jay Chou нарын тоглосон. Тэр чинь бас амар баян кино шүү дээ. Тулцсан баян кино, баян өндөр төсөвтэй кино. Би тийм баян төсөвтэй кинонд бас айгүй дуртай. Айгүй гоё юм цадсан мэдрэмж авдаг. Тэг яг баян төсвөр одоо тоглосон кинонууд бол байдаг л да. Тэд нар бол тэгээ хогийн хог болж байгаа. Squid Game бол баян төсвөр сайн хийсэн кино гэж бодож байна. Окей. Минийх болохоор эхнийх нь бол Beyond the Evil гэж сая 21 онд гарсан. Би буруу санаагүй бол бас 9 шүүлтэн минь тухайлаа. No. Beyond the Evil гэдэг тэр хоёр хэргийн араас мөрдөж байгаа хоёр мөрдөгчийн тухай. За. Он нь 2021 он. Тэгээ 57 дахь удаагийн Pixar-наас болохоор шилдэг драм авсан шиг санагдаж байна. Тэгээ шилдэг эрэгтэй жүжигчнийг бол Шин Ха Кюн гэ одоо энэ эрэгтэй жүжигчин бол гол дүрийн эрэгтэй жүжигч авсан. Тэгээ нөгөө хамтрал энэ болохоор хоёр эрэгтэй хамтрал байхгүй юу? Тэгээ нөгөө хамтрал нь болохоор нөгөө Hotel Del Lunaгийн залуу гол дүр Жингүү билүү тий? Нусан багасаа тоглосон. Тийм. Тэр яг уу ингээд бүр багасаар тоглож байгаа л та тий. Тэгтээ Hotel Del Luna дээр би хараад гэд нэг жоохон сэтгэл дундуур үлдсэн байхгүй юу? Яалчгүй нэг аюуд дарагдцсан. Тэгсэн чинь Chromed Clown гэд яг 19 оны драм тэгээд нэмээд Beyond Evil гэдэг энэ 21 оны драм хоёр дээр бол яг өөрийнхөө потенциалыг яг харуулж чадсан. Би бол энэ салбарт A-list донд бол нэлээд олон жил байж чадсан шүү те гэдгийг харуулж чадсан энэ драмаараа Beyond Evil. Тэгээд энийг бол юу шиг сигнал шиг триллерүүд дуртай тий. Хүмүүст бол би үзхий зөвлөж байна. GTBC-ийн драм бас нэг олон хүн үзээгүй. Айхтар хайп бол болоогүй. Гэтэ маш чанартай. Тэгээд энэ гол дүрийн эрэгтэйгийн жүжиглэлт бол бүр үнэхээр галзуурмаар гоё. Тийм нэг хоёр туйл эмхтэй юм шиг. Гэтэ тэрэн дундаа бүр амар гоё гулсаж ордог тийм амар гэдэг үг аяг олон давтаад хэлжлээ. Гэтэ маш олон толгой эргүүлмээр тийм жихүүц төрүүлмээр олон адал явдлуудтай. Тэгээд хэд хоногийн турш толгооноос чи бүр энэ башканаар юу хийчээ гэх бүр ингээд толгооноос чи гарахгүй тийм нэг зөвөн трейлер үзхийг хүсэжээл Beyond Evil гэхлээрээ гэж зөвлөе. Дараагийнх нь болохоор Strangers from Hell гэд. Энэ миний буруу санаагүй бол Netflix их шиг санагдчихэв.
Тэгээд Strangers from Hell-ийн одоо хамгийн таалагддаг зүйлсийн нэг нь болохоор тэр амар тавчуу орон зайд тэр бүр юу ахгүй юу нэг тийм хогийн сөүлийн эцэст ч юм уу тий одоогийнхаа манаагийнхаар хотын захад идэг тийм нийтийн байранд одоо нөгөө нэг мөнгөний боломжоос шалтгаалаад нэг залуу ингээд нүүж ирж байгаа. Хөдөөнөөс ингээд хотод ажилтаа болоод тэгээд найз охин дөрөө ирээд тэгээд олцсон байрал тэр. Тэгээд тэр байранд олж байгаа тийм нэг заваан үйл явдлуудын тухай даа. Тэгээд шууд эхлэнгүүтэл хүнд бол яг тэр залуутай хамт тэр байранд амьдарч байгаа юм шиг тийм чихүүцэн мэдрэмж төрүүлдэг тийм. Тэрийг нэг хүчлээж албатаж мэдрүүлэхгүй бүр тэр дуу чимээ өнгө тайвалд тэр зураглаачийн чадварлаг ажил те тэр болгон хамтраад үзэгчиг шууд тэр нэг жижиг гүрөөнд тэр залуутай хамт бүр нэг амьсгаа давчтам тийм хашсан мэдрэмжинд оруулдаг. Тэр нь надад айгу таалагддаг. Тэгээ 10 анги болохоор ерөөдөө хурдан дуусна. Төгсгөл нь надад яг үзэж байхад бол бас жоохон сэтгэл түрээгүй. Нөхөртөйг хамт үзэжсэн болохоор сүүлийн 2 анги нь жоохон гээд бүр энээс ч зүүн дуусч магадгүй гэж бид хоёр амар хүлээлттэйсэн баггүй юу? Дуусч болох байсан. Бүр дуусч болох байсан. Бүр галзуу алгоод гаргаж болох байсан. Тэгсэн чинь яг жоохон таамаглаж ирсэн шиг дууснаас сэтгэлд жоохон дундуур байсан. Гэтэ одоо ботход бол сүүлийн хэдэн жил үтсэн сайн трейлеруудын нэг яалцчгүй зүй ясаар тооцогдно. Тэгээ дараагийнх нь болохоор миний хайртай Voice байгаа. Яг хүмүүс болохоор Voice-ыг одоо season 4 гарчлаа л да. Season 4 гарчлаа. Яг season 1 нь бол гоё, season 2, 3 мя гэл их олон янзаар л ярьдаг л да. Гэтэ миний бодлоор яалчгүй Voice бол энэ төрөлдөө хамгийн шилдэгүүдийн нэгт тооцогдох драмуудын нэг яалчгүй мөн. Тийм ч учраас одоо season 4 хүртэл гарчлаа. Солонгос драмын хувьд season 4 гарна гэдэг бол бас их ховор тохиолдсон шүү дээ. Тэгээд хүмүүсийн адилаар би бас эхний бүлгийн хамтралд үнэхээр дуртай. Эхний бүлэг дээр гардаг одоо юунууд их дуртай. Хэрэгүүд бас кейсүүд их дуртай. Тэгээ яг season 2, 3-ын болохоор яг тэр тустай хэрэгүүдээс гадна тэр чинь нэг бүр яг бүлгийн хамарсан нэг том үйл явдал болж байгаа шүү дээ тий. Тэрийг хамарж байгаа тэр гол дүрийн эрэгтэй надад нэг тийм жоохон хэцүү ядаргаатай дүр шиг санагддаг. Тэрийг аргадах гад тэрний эморлыг аргадах гад ингээд давхар яваад байгаа нь бас жоохон хэцүү байдаг. Гэтэ Voice бол бүхлээрээ миний хамгийн дуртай трейлер драмуудын нэг. Яг энэ дээр одоо трейлер K-драма гэдэг тэнгуут Voice байна. Одоо сонгодгууд нь тий одоо сүүлд бол Mouse гарсан. Тэр бол үнэхээр хайлаа Mouse-ыг бас ярьсангүй л дээ тий. Тийм тэгээд Vagabond байна. My Name бас нөгөө Netflix-ийн цуврал айгуу сайн явсан тий. Хаасаа хуйг толсон. Тэгээд явсны дотор яг нөгөө K-драмын трейлер гэдэг ярангууд нөгөө ярихгүй болохгүй нөгөө хуасааны хэрэг гэдэг тий. Одоо нөгөө эмэгтэйчүүдийн цуврал алгууч юм. Энэ одоо цуврал алгахын хэрэгээр бол айгүй олон кинонууд гарсан байдаг. Тэгээд бараг 20 хэдэн жилийн дараа саяхан штэ 2 жилийн өмнө ч үлээ алуурчин нь тодорлоо. Алуурчин нь баригдлаа. Тэгээ энэ хуасааны хэрэг нь болохоор нийт хэдэн нэлээ 6 жилийн хугацаанд илүү 10 эмэгтэй цувралаар алсан алуурчин байгаа. Тэгээ энэ алуурчнаас сэтүүлсэн одоо барьж чадахгүй тий алуурчнаас сэтүүлсэн кино одоо бүр амар алдартай Memories of Murder гэдэг солонгос кино байгаа. Би Signal бас сэтүүлсэн байна. Тийм Signal сэтүүлсэн, Tunnel сэтүүлсэн, Captain гэдэг ер нь бол энэ хаасаны хэрэгээс бараг сэтүүлсэн 5-6 ч кино байдаг. Бүрийн хэмжээний болон одоо сериал нийлээд. Тэгээд ер нь бол солонгосын трейлер төрөлд бол энэ хэрэг бол бүр нөгөө загламаас эцэг гэдэг шиг хэрэг болдог. Тэгээд 2 жилийн өмнө илүү харин 19 оныг санаадах юм. Алуурч нь баригдсанд айгүйх баяртай байгаа. 2003 онд одоо нөгөө Memories of Murder гарч байхад одоо жишээ нь одоо жүжигчин нь ингээд нөгөө альч одоо кино нөгөө нэг яг юугаа хэрэгтнээ олохгүй л дандаа дуусдаг шүү дээ бүх одоо кинонууд сигнал дээр ч гэсэн тий яг сигнал дээр яадаг лээ. Гэхдээ ер нь бол айгүй хэцүү хэрэг. Тэгээд яг солонгосын трейлер одоо загламаас эцэг юм да. Тэгээд энэнийг зүгээр яг трейлер ярьсан дээр дуртахгүй болохгүй хэрэг болохоор дуртчлаа. За дараагийнхаа зүрх авах уу? Comedy. За comedy дээр ч бол нэх юм би ярихгүй дээ. Ярих юм байна. Жишээ Heard it through the grapevine гэдэг нэг юм
кино байдیں۔ Монгол дээр юу гэж орчуулагдаж гарч ирсэн би зургийг харах шууд мэдх юм байна. Тэгээд энэ болохоор би солонгос драм үзснээсээ хойш одоогоор болон ер нь л цор ганц үзсэн байгаа юу dark comedy төрлийн цуврал байгаа. Би энийг хизээж comedy гэж бодож байгаагүй. Dark comedy. Тийм үү? Одоо ингээд аяг алдартай тий? Ийж юм. Би ихлүүлж байгаагүй. Тэгээд гол дүрийн эмэгтэй нь болохоор одоо нөгөө нэг Snowpiercer гээд Bong Joon-ho-гийн одоо нөгөө Captain America-тай нийлж хийсэн киноны гол дүрийн эмэгтэй тоглосон. Тэгээд dark comedy гэдэг төрөлд хамаарагддаг юм кино. Тэгээд үнэхээр бас үзэхэд амар сонирхолтой. Хийцэн, эвлүүлэг нь, интро, аутро гэдэг ингээд бүх юм нь солонгос киноноос, солонгос драмагаас ерөөсө харж байгаагүй өнгө төрх, уур амьсгал, зохиол, лайнууд те хийцлэл ингэж явдаг. Тэгээд стол нөгөө ингээд нөгөө инээ хэцүү байх хэцүү гэдэг юм нөгөө dark comedy болохоор ингээд өөртөө ингээд өндөр зэрэглэл гэдэгтээ ингээд бүрэн итгэсэн айл ямар байдлаар те ямар одоо тансаг юм шиг хэрнээ өрөвдөлтөй амьдэрдэг талаар ингээд харуулсан ийм цуврал. Тэгээд үнэхээр сонирхолтойгоос гадна их сонин цуврал байдаг. Ястаа сайн юм. Би энийг алдартай яваг сайн мэднэ. Тэгээд ихлүүлээ гэж бас алдартай юм уу? Би бүр амар алдартай шүү дээ. Айгүй алдартай байхгүй юу? Би тэгээд энийг ихлүүлээ гэж бас хэд удаа бодож ирсэн. Гэтэ хизээч би comedy гэж бодож байгаагүй. Dark comedy. За. Би болохоор энийг би ч амар олон солонгос кинонуудын хайлтуудыг ер нь айгүй хийдэг. Би алинаас нь ч харж байгаагүй байхгүй юу? Тийм болохоор би алдартай үгүүдийг би шууд постыг хараад мэдчихэж штэ. Тийм үү. За тэгвэл ашгүй дээ. За айгүй алдартай. За тэгээд дараагийнх нь болохоор business proposal-ыг яг зүгээр ингээд нөгөө сүулт үзээд хамгийн түрүүнд ороод ирсэн. Тэгээд айгүй яг 8 ангитай илүү дээ. Эхний 12 хаа. 12 ч илүү. Тэгээ эхний тийм штэ. Тэгээ эхний нэг 6 мургаан ингээ айгүй хөөрх явж исэн. Тийм эхний нэг 4 анги нь бол үнэхээр фан гэсэн. Тэр хөвчлөлтэй байсан л та. Тэгээ сүүл рүүгээ нөгөө тэр хайпа алдсан. Хөвчлөлтэй юугаа алдсан. Тэгээ сүүл рүүгээ нөгөө өвөө нь гэрэлхий төсөв шүмшггүй жинхэнэ сонгодог драм руу ороод тэнхтэй авсан болохоос биш. Ер нь айгүй дайггүй байсан. Тэгээд эхний 4 анги бол үнэхээр бас инээлгэж чадсан болохоор яг зүгээр оруулцیں۔ Тэгээд дараагийнх нь high kick. За high kick бол угаасаа сонгодог. Гэхдээ би 2 3-ыг үзээгүй high kick-ийн нэгийг нь үзчихсэн. Тэгээд жижиг кейсүүд тэр эмээ өвөө тэг бүгд амар cute. Гэхдээ зөвөр одоо ингээд бодохоор нэг эмээг нь ойлгохгүй. Юугаа гээл нэг байшинд ингээл 3 4 айлаараа шаваарлаа амьдраад идгийг нь бол одоо томрогдсон ойлгохгүй байна. Хойд бол зүгээр ер нь айгу боломжтой байна шүү дээ тий. Эвлэг даргын хүү. Нэг бүх хүүхдүүдээр зүгээр нийлээл нэг байшинд шаваарлаа хэрүүлээгээл амьдраад идэг. Яг зүгээр нэг comedy гэдэг төрөл дотроо орохын тулд тийм ах хэрэгтэйсэн баг. Зөвөр нэг logically одоо ингээд одоо бодоод үзэр яг тийм. Гэхдээ яг high kick чинь хамгийн гоё юм ингээд бүгд жинхэнэ нэрээр тоглодог. Тэгээд яг нөгөө нэг хамгийн том жүжигчнээс шалтгаалаад нөгөө овгууд нь солигддог ч гэсэн жинхэнэ нэрээр тоглолт. Тэр нь аягүй сонин. Тэгээд хаки гэд тэр дуу мөн амар тийм чихэнд аягүй ойр сонсогддог. Тэгээд хаки болохоор яг ингэ нөгөө баг насны бас юм гоё дуурсамж бодлоо явдаг болохоор Гэтэ нэг хөөхөн артаа тэр нэг Пакмионы аам авч юм уу те тэрний хэрэг мэрэг гээд нэг тийм хөөхөн тийм юу те аллага маллага инээ тэр нууцлаг юмнууд амар яваад идэх те. Тийм Пакмионы аав идэх чи одоо нөгөө нэг эмээгийн найзын аллагын хэрэг байгаа шүү дээ те. Тэр мэр ингээм амар хөөхөн байдаг. Тэр ингээд нөгөө бүр жоохон байхад Сон Хэгё бас нэг алтрахаа оруулалт гарааг байхдаа нөгөө нэг Нэтрам тоглож ирсэн. Тэр нь яг үндсний телевизээр гарч ирсэн. Тийм. Инээдмийн цогц үзсэн. Тэрийг айгүйх сандаг. Гэтэ дараа нь хайлт хийж мэж ч юм уу сандаг хэрнээ дахиж үзье гэж юусоо бодоагүй. Трейлер мэлэр хараагүй. Тэр бас миний баг настай айгүй холбоотой инээдмийн цогц. За миний хувьд бол юм байна. Окей. Миний болохоор хамгийн best нь болохоор заяа Sound of Your Heart гэд 16 онд гарсан. Би бүр классик дээр нэгээд бас чамайг бичиг байх тустай бичсэн байсан. Энэ бол бүр үнэхээр инээдтэй заа зүгээр инээдтэй тэр нэмээд инээдтэй тийштэй ерөөсөө Sound of Your Heart чинь таслагдаагүй сценийг үзэж үзээгүй K-драма фильм байдаг шүү дээ. Тийм баха тий.
бүр үнэхээр инээдтэй. Би тэгээд энийг бас саяхан үзсэн байхгүй юу? Саяхан охиноо төрүүлчээ, баг охиноо төрүүлчээд энийг ер нь алдартай мэднэ. Тэгээд за энийг би яг үзэх ёстой гэж бодоод эхлүүлээ. Тэгээ би нэг өглөөний эхлүүлээд ингээл нэг хальт үзэж байгаа л охиноо онтулж ал нэг анги үзчих би бүр хүн чинь нөгөө нэг өгтлээ инээн гэдэг өгний утгыг би яг энэ кинон дээр ойлгосон цаа. Бүр ингээ инээгээд бүр ингээ зогсохгүй. Тэгээ зогсохгүй болохоор ингээ сүултээ нөгөө нэг цанх татдаг шиг ингээ сонир мэдрэмж төрдөг штэ. Тэгээ бүр тэр намайг өвтгөөд. Гэтэ би ингээ бүр зогсож чадахгүй. Сүултээ манай охин үйлээс ирээд би тэгсэн ч зогсож чадахгүй. Амар инээсэн. Тэгээд баасны тухай л үнэхээр гайхамшигтай олоотой ярьдаг драм. Баасыг бол төрөл бүрээр ярина. Тэр нас амар сонирхолтой. Тэгээд Son of Your Heart-ыг бас 2 жил 3 жилийн дараа дахиж хийсэн. Тэр ремейк бас фейлдсэн мэлээ. Бихний ангийн үзэл энэ нугаас явахгүй мэн гэж бодсон. Тэгээд бүр үнэхээр инээдтэй. Тэгээд та нар ингээ жоохон стресссэн ч юм уу те тийм жоохон мяа үед идэв штэ те амьдралын тийм үедээ нэг ихлүүлчихээр юу ч болгодуулахгүйгээр ихлүүлэх гоё драма бол яг одоо K-drama бол яг Sound of Your Heart бүр ингээл үзэл дуусгачих нэг доор үзэл дуусгачих бүр үнэхээр татаж унтлаа инээ тийм И Кансо тоглосон. Тийм Кансо тэгээ нөгөөх нь Hospital Playlist-ийн юу доккори жилдөө нөө баага. Тийм баага. Тэр баагач угаасаа 4 драмд л тогсон юм л. Ерөөсө Hospital Playlist, тэгээ Son of Your Heart, тэгээ Misan гэдээ бас миний одоо ярих энэ дөрөвт тогсон юм л карьерийн хадварч тэгээд угаасаа амар сайн драмаас тогсон. Ерөнхийдөө нөгөө нэг comedy төрөлт үзэгчдийг инээлгэж чадж байна гэдэг чинь тэр жүжигчний бас чадварыг айгүй харуулж байгаа. Тэгээд юу штэ эмхтэн хийн штэ. Сомын. Тийм бүр үнэхээр фан заа зүгээр энийг заавал үз ерөөсөө. Сомын ихтэй амар таалагддаг юм тэрэ. Амар юм инээдэмтэй дүрж тоглож чаддаг, элегант дүрж тоглож чаддаг. Сүүл нөгөө Netflix-ийн нэг fantasy юм тоглолцсон штэ. Тэр нас амар сайн байсан. Тэгээд юу гин өөр амар царайлаг биш, солонгос стандартын царайлаг биш. Тэгсэр нэг хинч царайлаг бас биш гэж хэлэхээргүй. За царайлаг биш гэж хэлсэн ч хинч одоо нөгөө нэг муухай юм гэж хэлэхээргүй айгүй тийм гоё бие авч явдаг. Юу гоё ихтэй би шоусанд айгүй тийм. Энэ мөрөг би одоо баг гэд ярьсан чи илээ бодоод идэ дөрнө гэдэг шиг. Тэг үнэхээр инээдтэй. Тэгээд дараагийнх нь мэдээж high kick болов. Одоо хинтэж марах баг. Тэгээд дараагийнх нь болохоор 3 дахь нь work light or drink no гэд яг сүлд 21 онд үзсэн. Чиний надаа яриа л идэг. Тийм сайхан архичаа анаа нэр түүх тэгээд яг уу одоо 2 гарах гэж байна шүү дээ. Одоо season 2 нь одоо гарах чинь. Тэгээд эхний 3 анги нь ялангуяа надад бүр үнэхээр инээдтэйсэн. Тэр эдийн нэг тийм deep түүх рүү те яг яагаад архиуж байгаа ч юм уу те тэрийн тайлбарсан түүх рүү шилжихээс өмнөх эхний 3 анги бол бүр үнэхээр инээдтэй бас хайваард үзээгүй инээдтэй одоо хэсгүүд байсан. Тэгээд work later drink now бас цөөх ангитай 6 илүү 8 ангитай шиг санагдчихэв. За дараагийнх руу шилжих үү. Дараагийнх нь түүхэн. За түүхэн дээр би бүр хамгийн энд шууд жүмүнийг тавьсан. За жүмүнийг бол манай дүүбит хоёр бол ТV-сээр гашаадаг байлаа. Тэгээд жүмүн бол яалтчгүй юу гардаг юм шиг. Гөгөрийн улсыг байгуулж байгаа хамгийн тэгээд айгүй олон ангитай. Тэгтээ олон ангид нь ерөөсөө өөддгүү. Тэгээд яг бүхэл нэг хүнийг төрхөөс ахуулаад өөхөх хүртэл бараг за арай хүртлэг гардаг юм. Тэгтээ бараг хүртэл 3 үеийг харуулдаг. Гөгөрийн улсыг байгуулахын өмнөх байгуулж байгаа болон цаашаа үргэлжлүүлж авч явж байгаа гэдэг. Тэгээ Бикчээ улсынхын талаар бас нөгөө хальт ингээд эхлэн тавигдаад явдаг. Тэгээ энэ одоо драма бол үнэхээр бас айгүй сайн драмууд нэг. Яг нь жоохон фэнтези ордог. Гэхдээ айгүй сайн драма. Тэгээд гол дүрийн жүжигчний бас айгүй алтартай болгож өгсөн. Тэгээд гөгөрөө нөгөө солонгосын түүхийн талаар бас жоохон ойлголттой болж чадхаар ийм кино. За тэгээд Mr. Sunshine Mr. Sunshine-ийн хувьд болохоор солонгосын түүх гэхээр л дандаа гөрөө ирж идэг. Тэ ингээл нөгөө нэг юм ортонтой тийм юм ирж идэг. Яг нэг юм шилжилтийн үеэ ерөөсө харуулсан драм бол айгүй цөөн гэж боддог байдаг. Гэхдээ Mr. Sunshine шиг сайн харуулсан зөвхөн. Харин тийм. Тэгээ би яг тэр үеийн түүхийг бараг л харж байгаа байхгүй. За хотел төлөөнаа дээр нөгөө нэг аюугийн түүхээр нэг хальт харуулсан явдаг. Би тэгээд Ким Дуганаас харж ирсэн. За Ким Дуган бас миний нөгөө 3 дахь драмын түүхэн драмын. Ким Дуган Mr. Sunshine бол яг тэр шилжилтийн үеийг харуулж байгаа драмууд. Тэгээд яг
Mr. Sunshine бол үнэхээр сэтгэл төрүүлсэн. Эх орон гэж юу, эрхчлөө гэж юу, тусгаар тогтнол гэж юу, бусдын эрхэнд амьдрах гэж юу. Тэгээ дээрэс нь ямар ч гэрэл гээгээ харагдахгүй үед итгэл найдвараа алдахгүйгээр те ингэж ганцаараа ч хамаагүй тэмцэн гэдэг чи өөрөө ямар амар хэрнээ ямар амар эрхлэгтэй амьдрал болохыг ингэж харуулсан. Айгүйх итгэл төрүүлсэн, айгүйх зориг өгсөн тийм одоо юу би бол өөрийгөө бас л их орондоо айгүй хайртай хүн эрхчлөө тусгаар тогтнолын үн цэнийг яг өөрийнхөө одоо байгаа амьдралдаа хамгийн байж болохоороо ингэж эрхэмлдэг төрлийн хүн гэж нэрлэнэ. Би бол ингэж хизээч нөгөө нэг юм гадаад бол гоё мооч гэдэг юм уу тийм нөгөө муухраар одоо тийм юм руу хандах гэхээс илүү эн чинь бидний ондоошл ялгарал соёл зан заншилт яах вүлээ юу лээ урт хугацаанд аяллаа гэж айгүйх бодож тэр талаас харахыг хичээдэг төрлийн энэ байдалд Mr. Sunshine бол айгүйх нөлөөлсөн. Солонгосын түүхийг харуулж байгаа. Гэхдээ ингээд Монгол дээр бас айгүйх авч үзэж ихээсээ илүү бас эх орноо хайрлах хараа өөрөө нэг юм сэргээж гэх юм уу үзсэн. Тэг айгүй маш гоё байсан. Тэг айгүй Mr. Sunshine-ийн талаар хоёлаа тусдаа дугаар хийсэн ч болно. Би бол ярихад айгүй бэлэн. Чамд яаж нөө сүлд үзсэн болохоор чамд тэр ярих зүйлс амар баялаг байгаа ах. Тийм айгүй баялаг байна. Одоо ингээд ярих гэхээр бүрстөө цагаа бараг харамлаад байна л да. Бүр нэг яриад эхэлчихвэл амар дүр болгон дээр л юм ярмаар байна. Тэгээд самурагийн дүр. Тийм би самурагийн дүрд амар хайртай байгаа. Ер нь бол ингээ 3 эмэгтэйг яаж зэрэг хайрлах те 3 эмэгтэйг зэрэг хайрлах хэрэг хүмүүс шалэг гэдэг утгаар нь харж магадгүй. Энэ бол амар юм дээд түвшний гэх юм уу те айгүй хүндэтгэлтэй ёс зүйтэй тийм юм амар юм гоё хайраар хайрлаад байгаа жинхэнэ те тэр самурагийн дүрд бол үнэхээр дурлсан. Тэр сүх залуу хүн дүрд нь ч гэсэн айгүй дурлсан. Хэрэгтэй үедээ л над дээр ирэхэд бол намайг эргүүлээд хайрлах бол шаардлагагүй гэд ямар ч нөхцөл тавихгүй хайрлаж байгаа. Яг хуу энэ драмаас бол угаасаа би чамд хэлчихсэн ганц гологдох зүйл нь гол хоёр дүрийн хэмжиж бол амар муу байсан. Ерөөсөө инхаа олон одоо Кимтэри хоёроос ямар ч тийм гоё хайрын очиолыг хараагүй. Зохиол дээр л хүчээр хайртай болоод байгаа болохоос тэр хоёроос бол энэ хоёр тустай байхдаа айгүй тийм сайн жүжиглээд байсан. Нийлхээрээ хайрын донд нь хайрын оч, хайрын мэдрэмж энэ хоёрыг харамлах, хайрлах тийм энэ хоёр салчуул яана, нэг нь хүчүүл яана гэдэг юм үзэгч тийм харамсах тийм мэдрэмж юусоо төрөхгүй. Салан шилжих хүн хөлөө нэг тийм хайртай мэдрэмж авахгүй байхгүй. Яалтчгүй 20 насны зүрхтэй юм байлээ. Гэтэл сая яалаа те 25 21 дээр тийм өгч өгч байгаа гэмээр өгсөн байлаа тарьти. Би бол үгтэй тэгээд одоо салнаа байна уу нэг нь заагаар өгсөн зүгээр дээ. Тийм яг Mr. Sunshine ганц жоохон тийм юу тална. Яг ингээд Өөлмөр байгаа зүйл нь. Өөлмөр байгаа зүйл нь тэр яг нөгөө нэг юу өмөрхөд 20 насны зүрхэн дээр л өгöd болохоос за тэр том дээр л жүжиглэх. Тэр нь бол гоблин биш тийм. Гоблин дээр ч гэсэн тэр хоёрын очвол бас л хөөрхөн насны зүрхтэй хоёр шүү дээ тийм. Зүгээр л энэ дээр энэ хоёр муу ажиллацаа л гэж баг шууд хэлсэн зүгээр. Тэгээ Mr. Sunshine бол тийм байсан. Ким До хаан бол бодит хүн. Тэгээ дээрээс нь яг нөгөө одоо өнгөц харахад хулиган хүн явж байгаа ч гэсэн тухайн үед одоо нөгөө нэг бас л их орныхоо одоо бүрэн эрхэт байдал тэгээ нөгөө гадны хандлагаас сэргийлэх те үүний эсрэг одоо хүчтэй зогсох гэдэг зүйл зүгээр нэг хулиганы өнцгөөс яаж амар одоо тоглолт хийж те амьдарч байгаа вэ гэдгийг айгүй харуулдаг. Тэгээ дээрэс нь яг нөгөө нэг ихэнх үеийн драмануудын хувьд болохоор хийцэл мэцлийн хувьд ингээд нэг амар үнэтэй ч юм уу тийм байхгүй нэ цаанаа нэг амар юниктэй гоё явдаг. Тэгээ дээрэс нь айгуу нөгөө мэдээж тулаант болохоор сонирхолтой. Яг гар зодооныг айгуу илүү тутамгүйгээр харуулдаг. Одоо болохоор ингээ гар зодооны чинь бөө эффект ашиглаж байгаа шүү дээ. Амар улан каттай тийм нэг юм байгаа зүгээр л тэр одоо нөгөө юугаар үзэх юм бол одооны эффектээр ингээ зодцсон гар тулааныг ингээ үзэх юм бол аль хэдийн зүгээр 1 минутын дараа л хоёулаа өгцөн байхаар л тулаан хийдэг байгаа юм ингээ амар босч ирлээ. Ким До хаан дээр яг нэг бодит тулааныг зүгээр л бодитоор нэг юм шорон дээр хоёр нөхөр ингээл тултаал нөгөөдг нь үзэж баярлж байгаа хүмүүс тийм эффект байхгүй үеийн одоо нөгөө ориг драманы үнэрийг тэндээс айгу авдаг болохоор айгу дуртай тэдгээрээс нь одоо их орон гэдэг зүйлийн төлөө заавал нэг улс төр ч юм уу айгу том өндөр их хөдөлтэй ч юм уу баян хүн байдгүй маа
энэ чинь одоо зүгээр л нэг юм гуйлагчдын хорноос гарч ирсэн. Яг жанжны удамтай хүү. Гэхдээ энэ гуйлагчдын хорноос гарч ирж байгаа хүү яаж босч ирж байгаа, яаж хулгайн байсан ч их орондоо хайртай байдгийг харуулж чаддаг болохоор би Ким Доханы аюу дуртай. Тэгээд Ким Доханы 2 дугаар одоо хөгшрөн болсон хэсгийг нь хийх гэдэг ерөнхийдөө бол хэлтсэн. Гэхдээ бодит хүн ч гэсэн аюу тийм хүчтэй хүн байсан болохоор бодит түүхэн ч гэсэн аюу инспирэшн өгдөг болохоор Ким Доханы дээр үеийн кино ч гэсэн оруулсан. Тэгээ ер нь бол Доханы гарсны дараа чинь эрэгтэй хүүхэд болгол цагаан оролт болох хүсдэг гэсэн үг тийм. Миний дээр бол эхнийх нь бол Mr. Sunshine. Тэгээ би яг Chronoid Clown-ыг бичсэн чинь одоо бас бодоод байсан чинь яг түүхэн гэсэн чинь түүхэндээ яг түүхэн болсон үйл явдал биш болохоор би бас оруулах нь жоохон буруу юм байна гэж бодлоо. Тэгээ Moonflowers-ыг оруулсан шалтгаан болохоор яг Moonflowers их зохиол их кино болохоор Хятад кино байдаг. Хятад олоо ингээд бас 2 сизондээ 2 бүлэгтэй. Тэгээд Хятад нь бас үзчихсэн шүү дээ. Хятадынх нь болохоор үйл явдал нь яг Инх Амгалан хааны үед болдог байхгүй. Тэгээд яг бод түүхэн явдлаа ч гэсэн Инх Амгалан хаан маш олон одоо агиуттай байсан те. Тэр бол агиутай хооронд маш олон тэмцэл болж исэн. Тэр тэмцлээс ерөнхийдөө санаа авч сэдвүүлж бичсэн. Тэгээ Moonflowers болохоор жоохон өөрчлөөний тан гүрний үед ч юм уу те 700-аад оны үед болоход өөрчлөлтсөн. Гэтэ яг их кино нь өөрөө түүхэн кино болохоор би Moonflowers-ыг багтааж болох юм болоо гэж бодоод. Moonflowers дээр ингээ хэлгээд би Moonflowers-ыг доор одоо нөгөө юу чи болохоор нөгөө юунд оролцсон байх үлгэрийн оролцсон Moonflowers-ыг. Гэтэ одоо нэг ингээ ярьцных би үлгэрийнээс Moonflowers аваад одоо чамтай хамт хийж. Moonflowers болохоор бас юу яасан? Бодит түүхээрээ бичсэн. Одоо хүмүүс нь бодит хүмүүс. Тийм. Яг нөгөө их санаа авсан хүмүүс нь бодит хүмүүс. Тийм. Одоо Гванжон, Горёгийн тэгээ Тэжүү хаан, тэгээд одоо нөгөө Гванжон буюу яг Ижүнгийн тоолсон яг анхны одоо юу нэр Вансу гэдэг ханхугийн дүр. Тэгээ энэ болохоор Тэжүү, Горё бүгүрний байсан Тэжүү хаан 900 оны үеийн хүн 25 хүүтэй 9 охинтой ийм юу. Тэгэд Moonflowers-аас ингээд анх үзээд айгүйх би үзсний дараа бүх одоо нөгөө дөрүүдийг нь жигдүүг уншиж байсан Википедиагаад. Тэсэн чи айгу яг үний юм бэлээ. Яг ингээд дөрөвт хаан, дээр нь 2 ах нь байдаг. Тэгээ араагийнхаа залхамжлагч нь тэрнийг үгээд ингээд үнэн байсан. Тэгээ хамгийн аимшиг дээр Moonflowers дээр нөгөө нэг би амар их гайхаж нөгөө хайлт хийжсэн юм. Нэрнгээсээ дүүтэйгээ суучж байгаа мó гэдэг юм байсан. Тэсэн чин тийм юм бэлээ. Ер нь бол их өөртөө эцэг нэгтэй дүү охинтойгоо суучдаг штэ. Тухайн үед гэхдээ тийм үйл явдал нөгөө нэг нэлийн илбүүлсэн баг. Тэгээ ганцхан солонгос биш англи ч нөгөө тийм штэ. Ер нь бол одоо хүртэл нэг сүүлийн бараг 100 жилийн өмнө ч гэснээр тийм суух явдал байсан. Дуулахгүй би мэддэггүйсэн байхгүй юу. Монголчууд ч эзэж тэгдэггүйсэн штэ. Монголын түүхэнд тийм одоо нөгөө хамаатнасаа суудвал холоос суудаг те. Ингээд цус юм цэвэр байлгах гэдэг юм. Цусыг ирүүл байлгах гэдэг юм. Тэгэнгүүт энэ болохоор энэ английн солонгост болохоор нөгөө цус цэвэр байлгах нөгөө шүү алтан ургийн цус гэдэг ингээд дүү хамаагүй суудаг гэсэн мөлий. Тэгээд би бүрстээ анх бол амар уу гайхаж үзсэн байх. Яагаад гэж бодоод тэгээд бүр дуусныхан дараа хайлт байсан чинь жихнээсээ тгий суучдаг байсан юм бэ хинлээ. Тэгээд айгуу гайхсан. Тэгээд Moonflowers бол яг дөрүүд нь бол жинхэнэ их санаа авсан зохиол нь бас жихэн түүгээс сэтгүүлсэн Хятад киноноос ихтэй. Тэгээд тим кино байгаа. Тэгээд тэр намайг Moonflowers айгуу гайхад хүргэжсэн юм байна. Тийм. Би миний ингээд толгойд орж ирэхгүй байгаа байхгүй. Их биш эцэг нэгтэй үүтэй. Чи Game of Thrones үзэж байгаа болов уу? Game of Thrones-ыг ерөнхийдөө бол ингээд манай дүү үздэг гэсэн тайлт хардаг гэсэн яг ихрүүд хүртэл совчдаг л та. Гэтэ яг нөгөө англи Европын түүхийг уушгаар угаасаа л тэр зэгтээ ингээд би бинтгээ суугаал тийм болохоор тийм л юм байл шүү дээ. Хятад, Япон ч гэсэн тэр хэмжээгээр бас суудаг байсан байж магадгүй л. Би хятад дээр харин өөртөө нөгөө дотроос гэр бүл дотор суудаг байсан үгүй өстө мэдэхгүй байна. Ямар ч гэсэн сүүл загалмаас эцэг үзэхэд лав одоо нөгөө нэг үеэлүүд хоорондоо хайрын сэтгэл холбоо үүсгэж илээ. За миний тэгээ нөгөө Love It or Hate It гэдэг нөгөө нэг тийм хайрладаг гэрнээ үзээ яддаг олон гол импресс ки хатан. Тэгээд ки хатан би жоохон байхдаа үзэж байгаа. Монголын тухайш тас тийм болохоор би үзээ яддаг байхгүй юу? Жоохон байхдаа үзэж байхдаа болохоор надад яг Хажионы бол мэдээж хамгийн оргил бүтээлүүдийн нэг солонгосоо ч гэсэн хамгийн алдартай түүхэн кинонуудын нэг гэж явдаг. Гэхдээ чиний хайлайт биш сонгодог жишээ нь. Сонгодог жишээнүүд рүү н оролцсон. Ягаад гэвэл бас хайртай гэж хэлэх бас айгүй хэцүү. Тэгээ
тухайд үзэж байхдаа бол надад үнээр таалагдчихсан. Тэгээд тэр яг хоёр залуугийн хооронд алцгаж байгаа гэх юм уу тий. Алцгаж байгаа. Тэгээд өөрөө хаа чигууны бүтээсэн тэр хатны дур бол өөрөө тийм их зоримог түүхэн кинонд баг анх удаа тийм хүчтэй юм хтэй тий. Хүчтэй гол дүрийг гаргасан. Тийм байсан болохоор надад үгүй таалагдчихсэн боловч энэ нь болохоор яг үнэхээр яг бодит түүх учраас яг үгүй ядмаар. Гэвэл Солонгос дээр ч гэсэн Empress-гийн өөрөө жоохон үзэн ядагцсан бойкотлсон шалтгаан нь болохоор энэ хатан өөрөө муу хатан байсан. Солонгосынхаа хувьд одоо Юан гүрний тогоон төмөр хамгийн сүүлчийнхаа тогоон төмөртэй суугаас тэгээ тогоон төмрийн суух ч бахав те эхлээд бол нэг тийм ордны юм байжгаад мэдээж Алтан уургийн хаан бол өөр улс гүрний хүнтэй сууж болохгүй гэхдээ ингээд тийм явуулга маавуулга 9 шид юм болж байгаад хамгийн сүүлд нь тунаж үлдсэн энэ Солонгос хатан байж таарад тэгээ Солонгос хатан болохоор төрийн хатан болоод тэгээд үе залгамжлагчийг төрүүлсэн. Тэгээд тухайн үед тэгж одоо их хатан болж явах үед өөрийнхөө их орон болсон тий Солонгос руу олон удаа цэрэг дайлаар мордуулж тэгээд Солонгосыг одоо олон авилах, хээл ахуул дороотход нөлөөсөн гэж үздэг болохоор солонгосчууд энэ хатанда ер нь бол дургүй байт юм лээ. Тэгээ энэ хатны түүхийг бас жоохон гуйсан гэж солонгосчууд энэ гарсны дараа бас жоохон бойкотлсон түүхтэй. Монголын түүхээс ч гэсэндээ аваад үзэх юм бол энэ чинь айгүй олон түүхийг гуйсан маш олон баримтууд байдаг. Тэгээ тогоон төмөр хааныг бол бас арайчтай л гэмээр гаргасан. Яг уу хаанаас гадна тэр Юан гүрний аж байдал монголчуудын талаарх тэр үзэл санааг бол бас л нэлээд гутаанд оромжилсан кино. Тэгээ яахтай хөрх манай монголчууд ядуу юм болохоор тэгээд өстой бойкотлж чадахгүй яаж чадахгүй тэгэл энэ кинон нэр юу ч хэлж чаддаггүй. Тэрэнд нь над жоохон харамсалтай муухай санагддаг. Тэгээ сүүлд гэхэд одоо Little Women тий дөнгөж сайхан төгссөн. Тэрэн дээр Вьетнамчууд болохоор Netflix дээр шууд тэр киног бойкотлсон. Учир нь гэвэл агуу жижиг учраас заяа. Тэр кинон дээр Вьетнамын дайны тухай гарч байгаа байхгүй юу? Тэгээ Вьетнамын дайнд оролцож исэн Солонгосны цэрэг нь 21 цэрэгтэй одоо тэнцвүүдтэй. 21 цэрэг нь Вьетнам 20 цэрэг Солонгосны цэрэгтэй байлдаж исэн. Тэгээ Солонгос үнэхээр тусгай хүчний нэг цэрэг нь болохоор Вьетнамын 100 цэрэгтэй байлдаж исэн гэдэг нэг тиймэрхүү утгатай үйлдвэр хэлждэг. Тэр нь болохоор угаасаа ингээд бодис байдлаа эзэж нийцэхгүй энэ бол биднийг одоо доромжсон хэрэг байна гэж Вьетнамчууд энэ киноны сүүлийн 2 ангийн шууд бойкотлсон. Гэвтэл одоо бүхэл бүтэн тий түүхээ ингээд гозрлуул ер нь бол энэ тэгжил гээд нэг хэлсдэггүй. Тийм байхад бид нэр энэ кинон дээр юу ч чадаагүй надад жоохон сэтгэл хэмзэлмээр хэцүү санагддаг. Тэгээд нэг тиймэрхүү л байна да. За тэгээ дүүх кинон дээр яг зүгээр сонгодуудын дуртч тий. Монгол гарч ирсэн. Сандак хатан гээд Монголд бас аягуулсан явсан. Дуны ив бол бүр амар явсан. Би бол дуныг тэгтээ үзээгүй. Тэгээ Жангун байна. Жангун тэгтээ яг бодит баг нэрэн дээр нь тулгуурлаа. Ер нь нэг тиймэрхүү байсан гээл нэг тийм юм. Анзааны гээл аваач нэг хуудас материал байсан баг та. Түүхэн кинон дээр ер нь зүгээр солонгосч жишээ авмаар юм. Одоо жишээ нь Мөн лаврсэг гэхэд одоо зөвхөн ингээд түүхүүдийн дүрийг нь аваад тэр цаг үеийг нөгөө нэг түүхийг нь амар яхаас илүүтэйгээр тэр цаг үеийг таниулах тий. Тэгээд тэр түүхийн нэршлиг залуу үеийнхэндээ одоо таниулах тий. Тэр зорилготой байдгаас биш бүр ингээл яг 100% ингээл баримтат кино шиг ажилтгууд энийг бол уран сайхны кино гэж байгаа болохоор энийг болохоор монголчууд яг ингээд яг Монголын түүгээрээ тэгж их юм бол амар юм биднэрт үнэхээр олон баялаг тий. Нөгөө ингээд түүх говьлцсан байж юм уу тэр тал урлаг талаас нь биш юм баримтат уран сайхны киноноос баримтат киноны материал ихэд идэг нь жоохон кино урлагт жоохон саад тавиад идэг юм шиг санагддаг. Тэгэхэд бол солонгосч Жангумыг зүгээр шууд хүлээж авал Мөн лаврсыг шууд хүлээж аваад тэгж байгаа шүү дээ тий. Мөн лаврс дээр одоо жишээ нь ихэнх хостууд нь хэтлээ англи хүүхдээ л хостод явж байгаа шүү дээ. Би ер нь бол бас тэрэн дээр үгүй гэж бодож байна. Яагаад гэвэл солонгосчууд амар сүртэйгийн сүртэй. Тэрэн дээр өөртөө баримтаа бүр амар нэгтэлдэг. Яг уу баримтаас ургуулад тэд нэр ингээд мэдээж баримтаас ургуулад тэрийг ингээд зохиол болгоо фэнтези болгож байгаа байхгүй. Тэрнээс биш яг тэр баримтан дээр алдаатай одоо баримтаас зөрсөн зүйлийг киноноор гаргуул тэр уран сайхны кино байсан ч гэснээр бүр үнэхээр бойкотлж чаддаг тэр сүүлд Snowdrop ч юм уу те. Энэ дээр бол солонгосчууд өөрсдөө маш сүртэй арт юм болохоор тийм ургуулч харин болох. Тийм ургуулч болох байхгүй тий. Бүх зүйлийг яг таг босон үйл явдлаар монголчууд харин яг тэрэн дээр алдаад ирдэг гэсэн үг байхгүй. Яг уран сайхны киног баримтат юм нэхэд идэг. Тэгээд яасан мэдэхгүй шүү дээ бас тий. Нэг жоохон түүхийн нэг жижигхэн хэсгийг тасдаж авал тий. Тэрнээс бол яаж ургуулж болно шүү дээ. Тийм яг зөв. Мөн лаврс дээр гэтэл 21-р зуунаас
очсон юм ихтэй баг 4-р хаан болоход нь нөлөөлөд байгаа юм шиг тийм ингээд болгочихж байгаа. Гэтэл стил тэр хүн 4-р хаанаар сонгогдсон сайн хаан байсан гэдгээр л явж байгаа байхгүй юу. Тэг яг тэрэн дээр айгуу тийм гоё уян хата хандаас гэж би амар боддоо шүү дээ. Одоо адилхан их нутагтай хүмүүс. Тэг мөн түүхэн кинон дээр бас ингээ англи дуу муу зүгээр л явдаг шүү дээ тий. Одоо нөгөө Moonlight Centerlone Moonlight англи үгтэй дуунууд ингээл ост нь олцсон явж идэг. Тэрэн дээр айгу хүндэтгэлтэй ч юм уу нөгөө уран бүтээлч чөлөөг нь олгож чаддсан юм шиг санагддیں۔ Тэгээд сонгодог чин дээр сая сүйд Red Sleeve гэдэг кино гарсан хамаг одоо Pixar-нуудыг түүж ах шиг байна. Тэгээд би гэхдээ аль эрэгтэй жүжигчин авсан бол жоохон харамсаж байгаа. Тэгээд Red Sleeve бол бас яг бодит түүхээс сэтвэсэн амар гонигтай түүх, бүр хитрхи гонигтай түүх. Тэгээд яг л хитрхи гонигтай түүхийг хитрхи гонигтай л харуулсан кино. Тэгээд тийм байгаа. Дараагийнх нь болохоор 50 анги. Чамд энэ дээр бол юм байхгүй шүү. Гэтээ би эцэгтэй нар гэхээсээ илүүтэйгээр биний бичсэн 50 нэмэх дээр нэмээд Макчан гэдэг юугаар бичсэн. За би болохоор эцэгтэй нар дээр ганцхан л угаасаа юу бичсэн. Манай гэрийнхэн бол амар үздэг зав жамбур ирлээ. Хүмүүст цэцгийн юм уурчлээ. Ерөнхийдөө бол ингээд нөгөө нэг хүчээр үздэг төрөл шүү дээ. Өөрийнхөө хүчлээр биш. Ингээд зургатаа гардаг тийм өвөн ээжаа бүгд хажууд үздэг. Тэгээд үзхийг хүсээгүй байсан ч нэрийг мэддэг тийм дөрөв байгаа. Гэхдээ миний зүгээр энэ дээр ингээд сонгож тавьсан нь болохоор эцэгтэй нарийнх тэр гэр бүл гэдэг нөгөө 2000 оны ихээр Монгол листээр гардаг. Тийм тэр ястай гоё тий. Тэгээд тэрийг бол яг үздэг байсан. Тэрийг дахиж үзэхэд ч гэсэн гоё. Тийм. Тэгээд би гэр бүлийг бол ингээд тэр дотор бас л миний хүүхэд нас явж идэг болохоор эмээ өвгөтэйгөө хамт тэ байсан амьдарч исэн тэр үеийнүүдэнд харагддаг болохоор би гэр бүлийг сонгосон байгаа. Энийг бүр ингээд амар лаг драма гэдгээс илүүтэйгээр миний хүүхэд нас энэ дотор явж байгаа болохоор сонгосон баа. Аха. За ингээд шууд Макчан руу ойлоо юм байна. Аха. Минийх дээр эцэгтэй нар дээр 5 enough гэд ерөнхийдөө 54 ангитай шиг санагдаж байна. Тэгэхээр ерөнхийдөө эцэгтэй нар руу гарах бах. Энэ амар хөөрхөө. Энийг үтсэн хүмүүс нь Шинхээсоны ер нь бол бас гарч ирсэн драмууд энийг. Тэгээд нэг талаасаа 3 хүүхэдтэй, нөгөө талаасаа 2 хүүхэдтэй 2 бачингаа нэг компанид ажилладаг 2 бачгаа 2 талаасаа нийлэн. Тэгээд 5 хүүхэдтэйгээр ингээд нэг гэр бүлийг үүсгэж байгаа. Тэгээд энэ драмаас бас айгүй олон албартай жүжигчид нөгөө нэг Gangnam Beauty-гийн охин бас энэ драмаас гарч ирж байсан. Тэгээд драмынхаа хувьд бас айгүй гэр бүлийн амьдралыг аюу хөөрхөн харуулсан тийм 5 хүүхэдтэй хүмүүс ингээд нөгөө англиар нь blend гэдэг нь шүү дээ тий. Хоёр талаас ингээд хүүхдээ нийлж байгаа. Тэгээ холмог гэр бүлийн соёл чинь бас нөгөө Солонгос кинон дэр нэг гараад идэггүй. Үйл явдал энийг бас аюу хөөрхөн эвтэхнэр харуулсан. Би нэг бас баймаа үзэх дуртай. За шууд Макчан руу оръё. Эхнийх нь балет болсон явдал. Ааха. За хоёлаа бичсэн байна тий. За балет болсон явдал угаасаа л Макчаа штэ. Бүр үнэхээр цэвэр заяа. Цэвэр Макчаа. Тийм. Яг нөгөө гол дүрийн жүжигчтэй бүгдийг алтартай болгосон. Тэгээ үнэхээр бас айгу сайн жүжиглсэн. Жонсон айгу шатаж тий. Бүр шатаж жүжиглсэн Жонсон болвол тэгээд Сажса бинду тэдний тэр үеийн нөгөө одоо ч ингээд Солонгос драмууд тэр ядуу амьдралын хүртэл амар гайгүй юм газар гайгүй юм амьдрал идэв шүү дээ. Балет болсон явдал тэр одоо 2 гарын амьдарч байгаа гэр бол бас л амбаа шүү дээ. Бас л үнэн дампуу тий. Тэгээд амар ядуу амьдралтай тэгээд үнэхээр төгсгөл мөсгөл бол зүгээр л нөгөө кино гэдэг чи яг балет болсон явдал дээр гардаг төгсгөл юм шиг санагддаг. Тэгээд ерөнхийдөө Солонгос киноны түүхэнд хамгийн токсик харилцааг харуулсан кино байгаа. Тэгтээ токсик ёо би бол тэр токсик дийлэхгүй. Миний тарих мэрх бол одоо дийлэхгүй тийм. Би ингээ балет бас одоо явдлыг ингээ одоо үзэхээр ингээ нөгөө хайртай жүжигчдийн залуу насыг харах гэж үздэг болохоос ингээ үзэхээр гэдэг шүү дээ. Бас л хэцүү. Үзэхээр ч гэстэй би үздэгчгүй заяа тэгээ саяхан нэг жилийн өмнө чөлөө дээр NTV дээр гарсан. Тэгээ би хайлт үзэхэд бол бас л үнэхээр бодмоор байсан. Гэтэ жоохон байхад нөгөө Жон Сүгийг ягаа сонгоогүй мол доо тий. Гэл энэстэ хаач юм гэл ингээл татраа гэж боддог байсан байхгүй. Тэгсэн чинь сая үтсэн чинь яалчгүй Жон Сүгийн төр бол бүр үнэхээр ороогийн байж болох. Тиймэрхүү залуучуудаас айл болох эмэгтэйчүүд хол ах хэвээр. Баян байсан хамаагүй. Баян ерөөсөө юу ч байсан хамаагүй ерөөсөө л ингээ анхны сэтгэлээр л ерөөдөө өөрийг нь таньсан бол тийм залуучуудаас хол байх хэвээр. Хаач юм бол үнэхээр яг тэр харилцааг авч үлдэхийн төлөө хичээсэн билээ шүү.
Тийм тэгээд яг яалтчгүй аль ирэх хүүхдээ амар хэцүү байхгүй. Тийм амар сонин. Тэгээ хайртай юм даа гэдэг шүү дээ. Тэр бол тий хаажууны зүгээс бол өстэй хайртай юм да. Жон зүгийн тэр бол хайр гэдгээс илүү бүр бүгдийг өөр юм болох нэг зүгээр хин нэг эзэгнэхтэй ямар нэгэн зүйлийг өөрийн болох гэсэн тэр нэг жоохон ирэх хүүгийн баяр ирэх хүүгийн сэтгцээ эмгэгч юм шиг надад санагдсан. Яг зөв. За тийм Макчан дээр болохоор Sky Castle-аас сонирхолтой Макчанд орд юм байлээ. Гэтэ сайн бодоод үзэхэд бас болдог үйл явдлуудыг батсан чинь бас Макчан байж болох үед санагдсан. Тэгээд Sky Castle-т дуртай. Би бол Макчанаас бүр амар хол авахыг хичээдэг. Би Макчанд амар дургу заяа. Тэг яг өөрийнхөө юм дээр бол эхнэрээ өрхий тавьсан. Эхнэрээ өрхий яалтчгүй 2 3. Тэрийг угаасаа чи өөрийнхөө хүслээр биш хүчээр үтсэн баггүй за. Тэгээд тэгээ хоёр дахь нь яваач ингэ шат. Йоо, бурхан одоо ингэ би сүлд яваач ингэ шат үтсэн байхгүй юу? Нөгөө UBS дээр гарч байгаа харна. Тэгсэн чинь өмнө харчаагүй залуучууд нийтлэн билээ шүү дээ. Одоо баян залуу нь юугаар туцсан гэж зүгээр ингээл жоохон шийдэн мэйжэл тий одоо ингэ бодит амьдралтаар байна шүү дээ. Ингэ хайртай өнө ингэ ахаа гараад ирэхт нь гэрлүүд хизэж хөрөж өгөхгүй байхгүй юу? Тиймстэй. Зүгээр ингээл нэг шууд түрээслэж юм хөдөлж авчвал одоо л ингэ амьдрнаа. Тэгээд чи одоо л илүү дутуу ярихгүй. Шууд ингээл бус асуудлыг нь одоо ингэ хамтдаа ярьж зохицуулъя. Яриад чи бүтэхгүй байх юм шиг болвол би зүгээр зохицуулнаа гээл. Зүгээр ингээл аваад тавьчих хэвээр газар байхгүй. Гэрт нь хөргөж өгөөл яагаал ийгээл бүр амар тэнэг заяа. Үнэн зүгээр яг яа би бүр ингээ хараал ярих юм. Үнээр мэдрэл муутай хүмүүсийн цуглалтаар диваасан гэж шатцаа юу. Аав нь ч гэсэн үнэн мэдрэл муутай. За тэр нэг хоёр ихтэй таран тавьчихл гэл нонгон гэх шиг юм байгаа л заа юу. Яагаад ийм мэдрэл муутай юм бэ гэж бодохоо. Тэгээ би бол ерөнхийдөө бол Макчаныг үзээ яддаг. Тийм болохоор би Penthouse-ыг үзээгүй нөгөө нэг Married World of the Married Sky Castle сүүлийн үеийн Макчан хамаагүй тэрээ. Би ерөөсөө би Penthouse-ыг үзээгүй, Sky Castle-ыг үзээгүй, World of Married-ыг үзээгүй. Би ер нь Макчаныг үзээ яддаг. За юм байна. Макчан дээр өөр юм ярихгүй. За дараа нь веб драма. Webtoon-ээс сэтүүлсэн. Би болохоор веб драма гэдэг утгаар нь шууд тавьсан байна. За чиний webtoon. Веб драма гэж чи нөгөө нэг цуг анги тенэс тий. Богино хэмжээний. За би болохоор нөгөө webtoon-ээс сэтүүлсэн гэж тавьсан байгаа. Тэгээ минийх дээр болохоор webtoon-ээс сэтүүлсэн. DP Extraordinary юу хоёр бол яг миний хамгийн хайртай дуртай best webtoon-ээс хэдэлсэн хоёр драма байгаа. Тэгээд Extraordinary юу бол үнэхээр хайрламар хөөрхөн. Тэгээд тэр нэг хайрламар хөөрхнөөс гадна тэр зохиолын тэр нэг тийм шийдэл амар гоё тий. Тэр амар тийм original гэх юм уу тий. Хаан чизээж тавтагдаагүй тийм гоё зохиолын санаа. Тэр зохиолын санаанд би амар дуртай. Тэгээд DP-г бол бас үтсэн хүмүүс мэдж байгаа амар dark тэгсэн хэрнээ ингээд бодит явдлаас сэдвүүлсэн гэж байгаа хгүй. Тэгэхээр бүр ингээд сэтгэлд хэцүү буудаг. Гэтэ Жунхэйний маань бас шал өөр өнцгөөс гаргаж ирсэн. Тэгээд бас айгүй олон шагналуудыг авч өглөө. Бас карьерийг нэг шат ахиулж өгсөн гоё драм байгаа. Тэгээд энэ хоёрыг бас одоо season 2 гарч байгаа шүү дээ. Тийм ёо season 2 гарч байгаа. Үнэхээр тэгээд second lead mail нь бол бас амар гоё. Тэр бас их гоё явж гин. Тэрний карьер хараа айгүй гоё явж байна. Тэрний карьер сая бүр нөгөө үе янууд дээр хүртэл бас нэг анги дээр нь гарч зүгээр нэг анги тэр чигээр нүрг байцсан. Ааха тэр бүр амар сайн байхгүй. Тэр нөгөө Peninsula дээр л бүр сайн байсан байхгүй юу. Тэгээд гарч ирэхгүй явж байгаа би DP дээр гарч ирэхээр амар баярлсан. Тэгээд хамгийн гол нь юм Солонгос киноны зах зээлд үзэгддэггүй дүр тий. Амар зөвүүн бач амар гоё дүр. Би бол үнэхээр хайрлсан. Тэгээд би бол би үзснийхаа дараа аавтайгаа ярилцчихсан байхгүй юу. Аавтайгаа ярилцаад ингээд ярьжсэн чинь бидний хувьд бол би ёо за ингэж яргалаад тахтай яа гэмээ гэж бодож байгаа шүү дээ. Тэгсэн чинь аав манай аав чинь бас 2 жилийн зэрэг. Тэгээд бас хүн гарын хүүхэд настай хүн байхгүй юу. Тэг ингээд ярьж хагаад аав бол нийгмийн тэр чигээр хүмүүжлэлтэй болоогүй цагт бүр дээд түвшний тэг хүмүүжлэлтэй болоогүй цагт олон эрэгтэй хүн цугласан газрыг тийм гараар нөгөө явуулахгүй бол ер нь л аяг хэцүү байдаг. Энэ дээр гарч байгаа ингээд жоохон юу нь болохоор энэ бол зүгээр юм цэвэр танхаа сэтлэр нөгөө юу яагаад вэ? Одоо нөгөө яргаллын сэтлэр яргалаад байна. Түүнээс шүл ингээд хайртай те ингээд нөгөө яргалчих гэсэн санаагүй дэг журам тогтоох гэж ингэж яаж байгаа тохиолдолд яг ер нь бол ийм дэг байна. Яг эмэгтэй хүмүүст бол энэ айгүй тийм
юу яаж иж магадгүй. Тэгээ дээрэс нь болохоор арай юм дээр нийгэмд та нар өсөж байгаа болохоор энэ амар яргал шиг санаж магадгүй. Тэгтээ нийгмийн хүмүүжил боловсрал тэр чигээр доор байгаа үед ийм аргаар л баддیں۔ Энэ бол байж болох юм гэдэг бүр ингээ яргалыг харчаад энэ бол байдаг юм. Тэгээд одоо 10 жилийн дараа та нар бүр голчих юм бол энэ бүр амар яргал болчих байх. 20 жилийн өмнө бид нарыг нөгөө одоо жоохон юм доор тийм байхад бол энэ бол зүгээр л хамгийн зөв арга байсан. Гэхдээ ДП үзсийн дараа бас нөгөө Монголд бас амар хэцүү явдлууд болж байгаа шүү дээ. Тийм нөгөө зэрэгтэй холбоотой. Тэгээд сүүлд гэхэд нөгөө нэг гитсэн хаарсан ч шиг тий тэр бүр ингээ хизээч хин өнөшмөргүй зүйл хахад сүлд тэрнээр яг юу болсон талаар стил хинч олж мэдээгүй тий. Тэгэл ийм хэцүү явдлууд болж байгаа. Тэгээ яг типи үзсний дараа би бүр яг энэ цэргийн юмнуудыг бол би өмнө нь болохоор яг зөв чихний хажуугаар тий ингээд нэг өмрөөчдөг тий тэр нь нэг тийм анхаарал фокус өгдөггүй байсан. Типи үзсний дараа бүр ингээд яг би бүр яг тэр сүүлийн тэр гитсэн задарсан гэдэг хэрэг дээр одоо тэгээд ингээд задлангийнхын хариу маруу одоо хүртэл гараагүй те. Тэгээл тэр хүмүүс яг юу тохиолсон одоо хүртэл мэддэхгүй ингээд хүмүүс ингээд үхээд идэг гэж бодохоор бүр амар хэцүү сэтгэлийн зэвлэмээр санагддаг. Бас л ингээд л үз дуусны дараа сонирн болсон те. Тийм үнээр сонирн болсон. Би бол бас л би ингээд трейлер энэ төр ингээд бүр халуурч бүр ингээд яаж толгоо молгоо тасдах юм байна. Тийм юм ингээд зүгээр үзчихдэг аахгүй наа. Тэрийг би нэг тийм сэтгэлээсээ жоохон хол хөндөө үзчихдэг юм шиг байгаа. Би яг типи шиг яг юм яаж яагаад энэ бол яг бодит амьдралаас сэтгүүлсэн. Тэгээ вебтүүний зохиолч нь болохоор өөрийнхөө яг өөрөө болохоор гол дүр шиг яг тийм ажил хийдэг гэсэн гэж яахгүй зэрэг тахта. Тэгээд ерөнхийдөө тийм траумагаас траумагаа ингээд вебтүүн болгоод тэгээ вебтүүнийг нь одоо драм болгосон. Тэгээд энэ Солонгост болсон үйл явдал гэхдээ яг Монголд ч гэсэндээ болж байгааг нь ер нь бол бид нар ч гэсэн өөрсдөө мэдж байгаа. Тийм болохоор ингээд сэтгэлд амар ингэлмээр хэцүү санагдсан. За вебтүүн гэдэг би яг вебтүүн гэдэг талаас нь веб драма гэдэг талаас нь ирсэн. За яг вебтүүн гэх юм бол бид эсвэл Tribute-ийг үзсэн. Cheese in the Trap бас вебтүүнээс сэтүүлсэн. Тэд нар бол ерөнхийдөө аюул дажгүйсэн. Гэтэ би Tribute-ийн гол дүрийн эмэгтэйд нэг дуртай биш. Тэгээд Cheese in the Trap бол бас аюул сонирхолтой байсан вебтүүнээс сэтүүлсэн. Би вебтүүн гэдэг веб драма гэдэг юм бол би анх веб драма We Broke Up-аар эхлүүлжсэн. Тэр нөгөө нэг 21-ны дараа тоглолдог байхгүй юу? YG-ийн хоёр одоо артист гол дүртэн тоглосон We Broke Up гэдэг тэр нэг YG-ийн тоглосон болохоор л үзчихсэн. Тэгээд би анх веб драма гэдэг зүйлийг тэндээс We Broke Up-аас явж ирсэн. Тэгээд сүүлд болохоор Park Hyun-шигийн тоглосон Хансоки хоёрын тоглосон саундтракийг үзсэн. Тэр бол яг яа нэлээ. Тэг яг зөв Park Hyun-шиг Хансоки хоёр байсан. Тэгээд дээрэс нь веб драма буюу богино болохоор нь үзтий. Тэг айгу мяал юм лээ. Тэгээд нөгөө нэг веб драмаг бас дандаа алдартай хүмүүсээр үзэж агаад Who Kissed Me гэдэг нэгийг нөгөө YouTube-ээс санамсруу явж байгаа гэсэн байхгүй юу. Тэгээд нөгөө нэг дандаа алдартай биш бүр өмнө нь одоо нөгөө Монголынхоор бол зур Суйсийн оюутнууд ч юм шиг хийцэн. Тэгээд мэдээж солонгосчууд гэсэн болохоор хийцэн гоё ч гэсэн ингээд жүжигчдийн байдлын хийц мэдээ харахаар нэг оюутнууд хийсэн бол одоо урлагийн сургуулийн гэж бодогдмоор тийм одоо юу дээ YouTube дээр өнгөө байж идэг. Тэгээд Who Kissed Me-г үзсний дараа веб драма гэж чинь одоо ингээд нөгөө солонгосын зах зээл амар том. Тэгээ ингээд залуучууд хүртэл ингээд нэрийг хийж болно штэ гэдэг нөгөө жоохон харах үзгээ жоохон тэлсэн Who Kissed Me байсан. Тэгээ энэ дээр яг зөвөр богино хэмжээний драфтаас би олол бүр ингээд дуртахгүй чадахгүй зал Hymn of Death гэдэг нөгөө үхлийн магтуу гэдэг Lee Jong-sukийн тоглосон одоо 6 ангитай бас бодит явдлаас сэтгүүлсэн ийм одоо гонигт хайрын түүх байгаа. Шин хийсэн. Тийм шин хийсэн гэсэн тэр үнхээр лаг эмхтэй үнхээр лаг хоёр жүжигчин одоо гол дүр тоглосон. Тэ амар сайн vibe амар лаг түүх нь айгуу сайн хөгжсөн. Тэгээд хамгийн гол нь амар үзэсгэлэнтэй зурагтай. Бас л одоо яг юу юм да Mr. Sunshine-ийн үеийг харуулсан гэх юм уу да яг тэр үе дотор яваад байгаа ийм юу кино тэ 6 ангитай. Тэг би ерөөсөө бодит юуг нь мдээгүй түүхийг мдээгүй тэг дээрээс нь нөгөө description-ийг ч уншаагүй зүгээр ингээд profile нь амар гоё, cover нь амар гоё болохоор үзчихгүй. Lee Jong-suk тоглосон. Lee Jong-suk чинь тэгэл угаасаа ихтгэл эвддгүү жүжигчтэй тоглосон бүх юм гоё гэдэг болохоор шууд нэг орой ингээд үзсэн. Тэгээ би ингээд төгсөлийн ингээд үзчихээ. Вау гэл бүр ингээд амар байсан. Тэгээд хөгжим дуу муу уур амьсгал энэ төр бол тасархаа. Тэгээ дээрээс нь одоо нөгөө жүжигчтэй өмсөж байгаа хувц нь амар үзэсгэлэнтэй. Тэгээд яг жинхэнэ зураг нь бол тийм шээс л та. Гэхдээ яг киноны бол үнэхээр гоё кино байсан. Тэгээд тэр хоёрын бас chemistry айгуу гоё байсан. Ингээд нуруунаас нь тэврээд ингээд сууж байгаа энэ төр нь үнэхээр яруу айгуу гоё. Хайрыг тийм
яруугаар яалчгүй яруу харуулсан тий. Яруу харуулсан тэгээд айгүй нөгөө нэг бас нэг нууцлаг байх хэрэгтэй шүү дээ. Тэр хоёрын хайр чинь тийм ил байх учиргүй тэр нууцлаг байдлыг. Гэтэ гэр бүлээс гадуур харилцаа гэж нэрлэхэд бас айгүй хэцүү тий. Тэгээд тэгээд би бол веб драма энийг веб драма дотор оруулж болох би зөв богино анги гэдэг талаас нь бол үнээр нөгөө ингээд хэлэхгүй чадахгүй болохоор оруулсан байна. Окей. Нөгөө веб драма гэвэл миний хамгийн дуртай нь Love Playlist. 4 бүлэг гарсан нэг санагдаж байна. Тэрийг бол би бүр амар тухтаа үздэг. Ялчгүй нөгөө high school те. Нөгөө high school гинэ их сургуулийн тухай драма байгаа. Их сургуулийн тухай веб драма. Энэ Love Playlist айгүй дуртай. Тэгээд log playlist дээр тогсон жүжигчид одоо бас драмууд дээр туслах дүр ч юм уу те бүтээгээд явж байгааг харах амар дуртай. Тэгээд хамгийн сул нэг Snowdrop дээр log playlist-ийн гол дүрийн охин жисүүтэй хамт тоглосон байхыг хараад бас айгүй баярлж байсан. Тэгээд веб драм гэхээр хамгийн дөрөв санаанд орж байгаа нь болохоор log playlist байна. Би эндээс хоёр жүжигчний нэг юм байна. Тэгээд нөгөө нэг юу нь болохоор гол дүрийн эмэгтэй жүжигч нь болохоор YG-ийн юм байна угаасаа. Men from Now Here дээр Wombi нахтай тоглолт бүр жоохон багтаа. Тэгээ одоо хамгийн сүүлд болохоор согтуугаар жолоо барьж хосол хийгээд одоо карьертаа нэлээд том ан цаа үүссэн. Цаашаа үргэлжлүүлэх үгүй айгу тодорхойгүй болсон байгаа. Тэгээ Kim Seiron гэдэг нэртэй юм жүжигч байгаа. Уг нь бол багтаа зүгээр шууд Wombi ахтай айгуулаа кинонд тоглоод юу нөгөө карьерийнхаа замлыг айгуу сайн эхлүүлээд бүр YG тарьяалагддаг юм жүжигч. Тэгээд одоо харамсалтай өөрөөсөө 4 нас амар хөөрхөн шүү дээ. Энэ ялчгүй энийг үзгээр нэг тийм гоё их сургуультаа буцааж ормоо орч юм шиг тий. Тэгээ юу ч бодлохгүйгээр их сургуулийнхаа гоё лекцүүд суугаад тийм нэг гоё шүү. Цайны газар дотор ними баллаа юм яар сумаарч юм шиг тийм айгуу тийм гэгэл гоё мэдрэмж өгдөг. Тэгээ зарим веб драмууд нэг хитрхэ чиз яах гэдэг тийм шүү дээ тий. Нэг тийм хайр дурлал морлыг бүр нэг тийм хэцүү харуулах гад ядаргаатай харуулах гад идэг. Тийм юм бас аюу тэнцвэртэй. Тэгээд love playlist-ийг санал болгоё. За хойлоо гялс явчих уу. Үлгэрийн. За үлгэрээ дээр би болохоор юу штэ. Би гээсээ дах юм байхгүй зөв хятадд сүн үгүй юм байдаг бол Солонгос 9 сүлт үнэг байдаг байгаа. Тэгээд 9 сүлт үнэгээс тал талаас нь сайн мүлждэг. Ийм улс тэгээд Гүмихагийн одоо битгүү хитэн дараа мэт юм би тий. Одоо тоогоо алдсан тэгээд одоо ч гэсэн нэг нь одоо сүүлийн гарсных нь 20 дугаар сессонод байгаа. Сессонод байгаа. Одоо бүр эрэгтэй рүү орсон тий 9 сүлт үнэг одоо эрэгтэй 9 сүлт үнэг болсон. Ингэж явж байгаа. Алуурчин 9 сүлт үнэг байна. Өхөөрдөм 9 сүлт үнэг байна. Эрэгтэй 9 сүлт үнэг байна. Тэгээд нөгөө нуугдмал 9 сүлт үнэг байна гэл ингээд айгу олон төрлийн юу гэдэг алийг нь аль гэхгүй одоо тэгээд бүр тоогоо алдсан болохоор тэгээд үлгэрийн дээр бол 9 сүлт үнгийг бол угаасаа дуртахгүй болохгүй. За би үлгэрийн дээр мөн л орцыг оруулсан байсан. Тэгээд дээр ирсэн. W байна. Одоо жигнэсээ webtoon-ийн зураач webtoon амилж байгаа одоо бодит амьдрал webtoon хоёр нь одоо нэгдэн л гэж ярих юм да одоо тий холилдож байгаа юм зурлал тэгээд би ийм зохиол байж бас болох юм байна гэж бодож исэн. Тэгээ айгу бас лог яг нөгөө нэг тэр явж байгаа нөгөө үндсэн одоо нөгөө нэг дүрм байгаа шүү дээ тий нөгөө webtoon-ын бодит амьдралтай ингэж холбогдож байгаа дүрмүүд нөгөө тэр дүрмөөсөө айгу гажаагүй айгу сайн явцсан зохиол тэгээд айгу гоё байсан. Айгуу гоё байсан. Айгуу таалагдсан. Тэгээ миний яг жигнэсээ краш за би энийг нөгөө хоёлаа нөгөө шипүүд гэдэг нэр хамгийн шиплдэг тэрэн дээр ярих гэж бодож байна. За. Миний болохоор юу аха Goblin. Goblin-ыг одоо юу ч ярих вэ? Goblin дээр. Хүн болгон үзсэн кинон дээр юу ч ярих вэ? Миний санал болгох Chicago Typewriter гэдэг энэ дээр болохоор хэний тоглосон? Юу аян гэх үү? UI тийм UI өөрөө маш цөөхөн драм тоглосон жүжигч. Тэгээд цөөхөн драм тоглосон драмуудын нэг байгаа. Тэгээд Chicago Typewriter яг нөгөө Mr. Sunshine-ийн үе шиг тийм орчин үеэс Mr. Sunshine-ийн үеийг шилждэг байхгүй. Тэгээд бас ерөөхдөө яг зарчим нь болохоор эрхчлөө тусгаар тогтнолынхаа төлөө тэмцэж байгаа залуусын түүх бас сэтгэл догтлуулам, огшуулам, уйлалмар үйл явдлууд маш олонтой. Тэгээд Chicago Typewriter хийцээгээ хувьдч production set design тэр одоо тухайн үеийг үүсгэж байгаа тий тухайн үеийн аж байдлыг үүсгдэг одоо тэр сет нь гэсэн маш сэтгэл булаам гой үзэсгэлэнтэй. Тэгээ олон талаараа маш
чансаатай драмуудын нэгт тооцогддог. Бестүүдийн жагсаалтанд байнга үжидэг шүү дээ. Тийм бестүүдийн жагсаалт нь ерөөхдөө байнга байдаг. Харин тийм би бол бүх зөндөө харж ирсэн. Яг эхлүүлж байгаагүй. Netflix дээр байд юм. Netflix-ээ байгаа. Оо за. Ер нь бол эхлүүлээд үзэхэд бол ерөөсөө харамсахгүй. Ер нь хорхотой л гараанда зуучхал юм байна л да. Тийм чи нэг тийм шинэ гоё юм туршмаар санагц үедээ Chicago Typewriter бол үнэхээр чансаатай сайн драма. Би тэгээ угаасаа юу нэг юунаас харж байгаагүй л дээ. Олимпиадаас. Олон ангид ер нь амар цөөхөн тийм. Би тэгээ цөөхөн тоглож ирсэн үзээгүй. Дандаа л бүрийн хэмжээний хайн үзчихсэн. Тэгээ юу аав юм бол сүүл бас нэг гей гэдэг скандалтай өртчихүн тэгээ. Ер нь ямар тийм гейсэн. Аль нь ч гэсэн аваагүй. Тэгээ юм ажиллал хийж байгаа нь бид нар чухлахгүй шүү дээ. Хүн ер нь бол тэгээ хинтээ хайр сэтгэлийн холбоотой нь ерөөсөө хинт чамаагүй. Тэгээ нөгөө имс Жон гэдэг охин гэх нь хашаач юм дээ. Имс Жоны нөгөө нэг sorry I love you-ос хойших 13 жилийн дараах эргэлт нь ахгүй юу? Comeback нь ахгүй юу? 13 жилийн дараа гэснээс Момби анх хизээ эргэлтэй юм. Момби юм биш үү те одоо 20 дебют хийснээс 26 жил болж байгаа заяа. 26 жилийн хий 13-т нь ажиллаад одоо сүүлийн 13-т нь өстой рекламч тоглосонгүй. Тэр хүн бараг ингээд ханцмах уу? Тий би одоо эсвэл өөрт нь яг таалагдахаар зохиол ирдгүн болов уу? Нэрмээрийн тий. Би тэгээ одоо Момбины хизээ ёо үгүй эндээс жоохон далигэд нөгөө Жо инсан биш тий. Тэрний би сүүл нэг бичлэгийг үзчихсэн байхгүй ингээ хүүхдүүдтэй ярьдаг бас нэг айгу алдартай нэг YouTube сог байт юм аа. Нэг жүжигчд ингээ хүүхдүүдтэй юм яриад өөрийнхөө мэрэгжлийн тэр ч юм уу тий. Тэрэн дээр Жо инсан орсон бичлэгийг үзсэн чинь ерөнхийдөө Тэр айгу гоё заа. Чи тэрийг үзээрэй. Тэрийг яагаад хараагүй юм бол ерөөс хараагүй. Тэрийг үзсэн чи ерөнхийдөө мань хүний ярьж байгаа хэм маяг ч юм уу те энийг харахад би бас жоохон энэ тэр жүжигчний юунаасаа жоохон өөдсөн юм шиг санагдсан. Энэс нэг тийм хүн залхах ч юм уу эсвэл нөгөө burn out болох нь шүү дээ те. Надад яг тийг санагдсан. Жаан сон чи сүүл нөгөө Dear My Friends дээр туслах дүр тоглоо. Тэрнээсээ хойш ерөнхийдөө одоохондоо драм дээр завсарлсан байгаа. Тэгээд би бүр энэ хитрхи алдартай жүжигчний хувьд бас burnout болдог ч юм уу тий. Яг энэ хэм маягийн драмын ертөнцөөс жоох өөдөж тийм болов уу? Дарамт авчдаг. Амар их дарамттай байдаг баг. Харин тийм. За улс төрлөө оръё. За улс төр би болохоор ганцхан юм бизээ. Giant гээд 54 анги мөнгөтэй 60 анги мөнгөтэй. Тэгээ энэ болохоор улс төрд ямар одоо нөгөө солонгосын бүтээн байгуулалтын үеийг харуулж байгаа. Одоо манайхаар бол бараг 90 оны үеийн түүх юм уу да. Тэгээд тэрэн дотор ингээд одоо улс төрийн 16 анги улс төр чи өөрөө амар том сэдв. 16 анги мэттэй драм дотор ингээд бүхлээр нь харуулж чаддгүй л те. Тэнгүүт энэ чинь 59 2010 онд гарч ирсэн кино байгаа. Тэнгүүт 59 анги дотор ингээд улс төрийн ямар заваа юм болдгийг бүр эхнээс нь хөгжүүлдэг. Эхнээс нь хөгжүүлэнгүүтээ айгүй өргөн хүрээнд явдаг. Барилгын салбар 60 анги дотор юм харуулж байгаа юм да. Барилгын салбар, бизнесийн салбар, улс төрийн салбар, тэгээ хэвлэл мэдээлэлтэй хэрхэн холбогдох уу, доод түвшний амьдралтай хэрхэн холбогдох уу, урлагтай хэрхэн холбогдох уу, тэгэнгүүтээ нөгөө боловсралтай хэрхэн холбогдох уу, тэгэнгүүтээ дараа нь импорт, экспорт руу орж ирдэг, гадаад зах зээл рүү орж ирдэг. Тэгээд улс төрийн амьдрал тэгээ тагнуулын байгууллага орж ирдэг гэд ингээд маш өргөн хүрээтэйгээр улс төр юу болдгоо, ямар юм болдгоо, сонгуул яаж явагддгоо, тэгээд дээшээ улс төрлөө архихын тулд хинээс ямар зөвлөөс гардгоо, тэгээд нөгөө банк бус одоо л банк бус санхүүж болохоос далд эдийн засгийн хин одоо бацдгоо, далд эдийн засгийг барьж байгаа хүн өөрөө ямар их том одоо эрх мэдэлтэй байдгүй тий харагддгүй, үзэгддгүй эрх мэдэлтэй байдгүй гэд иймэрхүү хувьцааны зах зээл хүртэл гардаг. Иймэрхүү нүдийг маш өргөн хүрээнд айгүй томоор хараад 3 ах дүүгийн түүхэн дээр ингээд айгүй гой холбогдсон энэ кино. Тэгээд нөгөө нэг сүүлийн ангиуд дээр бол амар том одоо нөгөө нэг моол нурж ундаг. Тэр нь хүртэл бодит түүх нөгөө солонгосын түүхэнд тэгж моол нурж унжсэн. Тэгээд энэ бол үнэхээр манай гэр бүлийнхэн тэр чигээрээ маш их хайрлаж тэгээд дурлаж үздэг зохиолуудын нэг. Тэгээд хүн бас ямар төвчээртэй байж болтгоо биендээ хайрлах хайр тий ах トゥ угийн хайрыг амар гоё харуулдаг. Тэгээ би бол энэ кинод үнэхээр хайртай айлч цаг үед үзнэ. Тэгээд жүжигчт нь маш сайн. Түүх нь айгүй сайн, логик нь амар сайн, хөгжүүлэлт нь үнэхээр сайн. Тэгээ би энэ киног бол үнэхээр миний бас нэмдэг. Миний дээр болохоор Chicago Typewriter-аас жоохон улс төрийн гэдэг талдаа бас багтана. Тэгээд
хамгийн дуртай нь гэвэл Stranger 2018 он шиг санагдаж байна. Netflix-ийн 2017 оных тэгээд дахиад Stranger 2 гэж гарсан season 2-тай. Гэхдээ солонгос сурлуудыг бодох юм бол хоёр сурал нь хоёулаа энэ тэнцвээс аюул сайн бүтээл. Тэгээд Бэдуна анагийн маань гол дүртэн тоглосон. Тэгээд бид нар ч жоохон байхасаа өдийг хүртэл маш олон прокурор, шүүгч, гэмт хэрэгтнүүд, авилгатай кино, драмад үзсэн. Эднэрийн дундаас хамгийн оргил нь бол Stranger гэж би боддог. Тэгээд Stranger бол яг тэр гол дүрийн хоёрын хамтрал зураг авалт зохиол найруулагч гэдэг нэг тийм тэр дөрвөлжин ч юм уу 5 үнцэг тавуулаа бүр ингээ хоорондоо маш сайн холбогдсон бүр аль нь аль гэхгүйгээр бүр нэгэн цул болсон маш сайн бүтээл. Тэгээд зохиолны хувьд бол үнэхээр ярих юм байхгүй. Тэгээд төгсгөлийн анги хүртэл бүр ингээ хэний санаанд оромгүй үйл явдлаар төгсгөл дээр загисдгэд надад хамгийн таалагддаг. Тэгээд бас ингээ итгэл найдвар төрөхөц ингээд тогтолцоо хэдий ялзарсан байлаа ч гэсэндээ тий. Яг олон прокурор шүүгчтэй кинон дэр болохоор ингээд ганц хүн цайлал тий. Ганц хүн ингээд бүх юмыг нь шудраг болгоол тий. Ингээд бүх юмыг өөрчилчих бас тийм нэг хитрхи бадрангуй зүйлийг бас харуулад идэг. Тэр бас жоохон худлаа штэ тий. Энэ дээр болохоор Stranger дээр илүү пост амьдрал дээр ойрцоо. Ганц хүн мэдээж хичээх хэцүү. Энэ бол маш том тогтолцоо, маш том авилгын сүлжээ ингээд бүх зүйлс нь хоорондоо аалсын тавшиг хэлгэлцсэн байгаа. Гэхдээ юу гэж те энэ дунд тэгээ чи ингээд нүдэн балаа чихэнд үлээ байгаад энэ дунд ингээд эннийх нь нэг хэсэг болох юм уу? Гэхдээ чи өөрийгөө шатаагаад өөрийгөө золиослоод энэ дунд ядч ганцхан ч гэсэндээ ингээд нэг тийм юмыг татаад гэрэл болох юм уу гэж тийм санаа төвшүүлдэг надад бас айгу тийм огшмоор гой санагддаг. Тэгээд мөнгө нэг талаасаа мөнгө нөгөө талаас одоо прокурор гэдэг чинь тэр чигт одоо нэг эрх мэдэл шүү дээ тий. Тэр хоёр огтлцохороо ямар аимшигтэй зүйлсийг одоо хийж болдیں۔ Гэхдээ одоо прокурор гэдэг энэ хүмүүс ч одоо мэдээж мөнгө авахгүй шүү дээ тий. Гэхдээ мөнгөгүй ч гэсэндээ одоо эрх мэдэлтэй хүмүүс үнэхээр хүсэх юм бол тий улс их орноо сайжруулахын төлөө илүү сайн сайхныг хийхин төлөө ямар эрх мэдэл одоо хүмүүс болохоор нөгөө нэг мөнгөийг хитрхи хүчтэй гэж бодоод идэв штэ тий. Мөнгөтэй л бол эрх мэдлийг ч авч болно, ус төрөйг хөдөлгөж болно. Гэхдээ эрх мэдэлтэй одоо жинхэнэ эрх мэдэлтэй жинхэнэ шудраг хүмүүс хоорондоо нэгдэж нийлж чадах юм бол бас ямар гоё өөрчлөлтийг бас хийж болох, тэрнийх нь эхлэлийг тавьж болохыг айгүй тийм амьдралд ойрхон харуулсан. Бас тийм хитрхи бадрангуй биш. Бүр нэг бадрангуй болоо тий. Тэгээ гол дүрийн прокурор маань болохоор нөгөө багтаа том тархины мис засалд ороод нөгөө ямар ч тийм сэтгэл хөдлөх болсон байхгүй юу? Тэр нь бас айгүй сонирхолтой. Бас нэг нэг цохил дээр нэг юм чимэг нэмэх юм нөгөө блокууд амар гоё үүдэг тий. Тэгээ нөгөө нэг энэ хоёрын хамтрал болохоор Бэдуна гол дүрийн эрэгтэй хоёрын хамтрал болохоор ямар ч романс энэ төр байхгүй. Тэгсэн хэрнээ маш сайн хамтрал. Үнэхээр сайн хамтрал гэж боддог. Тэгээ Stranger-ыг болохоор би өөрийнхөө улс төрийн төрөлтөг хамгийн сайн драмуудын нэг гэж тооцдог. Сүүлд угаасаа би чамд хэлсэн чинь Бэдунаг сайн нөгөө брокер дээр харах юм яа гэсэн юм. За угаасаа сайн жишээ чинь л дээ. За дараагийнх нь болохоор мэрэгчлийг ойлгуулсан зурлууд гэж тэгж байна. За миний хувьд бол Пиноккиог үзээд хэвлэл мэдээллийн салбарын талаар жоох ойлголттой болж байсан. Жохон жиштэй сэтгүүлч чинь нэрээ ингээд нөгөө хүний амьдралыг эргүүлж болох одоо тийм айгу мэдээ гэдэг зүйл чинь амар хүчтэй юм биш гэдгийг Пиноккиогоор мэдэж авч ирсэн байхгүй юу? Би болохоор ингээд Пиноккиог үзэх хүртэл зүгээр л ингээд гардаг мэдээг факт гэж боддог байсан. Ингээд нөгөө аль талаас нь харна гэдэг юм байхгүй. Зүгээр л тэр хүн энэ хүнтэй гэрээ хийжээ гэвэл гэрээ хийгээл болоо юм байна гэж боддог байсан бол энэ дотор ямар олон үнцэг байдгийг тэгэд аль үнцгийг сонгол ямар одоо сайн тал муу тал гарч болдгийг тэгэд энэ өөрөө сэтгүүл гэдэг хүнд чинь зүгээр л мөрөөрөө цалингаа явж байгаа хүн юм шиг хэрнээ ямар хүч байдгийг анх ерөөсөө мэдэж авч ирсэн. Ингээд жоохон баха нуу сэтгүүлч бидний мөх юусээр гэж нэг дууддаг шүү. Тэр бид мөд ингээл сүртэй баг ухааны юм те үзэгний хүч мөрч гэж боддогсэн чинь Пиноккиог үзээд ерөөсөө анх 14 онд гарлаа. Тэгээд би ийм мэрэгжил байд юм биш үү гэж бодож байсан. Тэг яг энэ дээр саяны хэлсэнчлэн айгуу том одоо нөгөө блок тэг зохиолын блок гэдэг нь болохоор гол дүрийн эмгтэж бишний одоо худлаалж чаддгүй. Тэг энэ юу нь бол айгуу том блок штэ тэг ингээд хаалт болоод гоё ингээд бүхэн дээрээ хаалт хязгааруул авчдаг. Тэгээд Пиноккио бол үнэхээр сэтгүүлчийн мэрэгжлийг миний нүдэнд шал шинээр ойлгуулж өгсөн кино.
Хоёрдугаар нь I hear your voice and тэгээ би энэ өмгөөлөгч хүний тухай тий өмгөөлөгч хүнийг бас л зүгээр одоо нөгөө хүний өмгөөлдөг гэж боддог байсан. Тэгсэн чинь дараа I hear your voice-ийг үзсний дараа өмгөөлж байгаа хүндээ итгэхгүй болох уу гэдэг тий өмгөөлөгч амар том асуулт юм билээ л дээ. Шууд л ингээл харангуугаар мөнгө өгөл өмгөөлж байгаа юм биш байгаа шүү дээ. Үнэхээр миний одоо өмгөөлж байгаа хүн надад үннээ хэлж байгаа юу үгүй юу? Тэрэнд нь би итгэхгүй үгүй юу? Тэгээ би зүгээр ажиллаа өгөх үү эсвэл хувь хүнээрээ ч гэсэн энэ хүний талд орж иж дараа нь өмгөөлөл хийх ёстой юм уу гэд энэ асуултуудыг энд аягүй хариулж өгсөн. Прокурор хүн ч гэсэн ялах гээд байгаа нь чухал юм уу? Эсвэл хэнийг ялж байгаагаа мэдчихэж ялах тий ажиллаа хийх ёстой юм уу? Ухрах ёстой юм уу гэд I hear your voice-ийг олол үзээд бол үнэхээр яг нэг тийм өмгөөлөгч прокурорын ажлын нөгөө тэрний эзэгтэй тэр цэгийг ал анх удаа ойлгож ирсэн. Түүнээс шул бис нөгөө скватер дүүргийн шүүх гэдэг шиг л нөгөө прокурор тийм л нэг тийм хатур гэх юм уу юм жоохон юм ив хавгүй ойлголттой байсан. Тэрийг бол I hear your voice-оор бол ойлгож чадсан. За тэгээд миний бүх цагийн нөгөө шилтгэж hospital playlist шүү дээ. За би эндээ одоо юм ярихгүй. Би hospital playlist дээр үнэндээ бол нөгөө social дээр ч гэсэн баг кино хийдэг хүн. Hospital playlist дандаа playlist-ийг одоо баг юу мэрхсэн хүн гэх юм уу юу гэх юм. Яа мэдгүй би бол hospital playlist дээр зүгээр л кино хийдэг нэрнгээсээ social дээр тэгээд 2 жилийн турш би одоо тус бүрийн сизнийг 3 удаа үзсэн. Амар шигтэй. Нэг ангил баг бүрэн хэмжээний кино шиг шүү дээ. Тэгэхэд л ингээл үзээлэдэг. Тэгээ одоо ингээ гэрээ цэвэрлэхэд би зөв hospital playlist-ийн л бүх бичлэгүүдийг тавьж байгаа гэрээ цэвэрлэдэг. Тэгээ би hospital playlist бол миний хувьд ингээ эмчнэрийн ойлголтыг эмчнэрийн ойлголт юм уу нөхөрлийн ойлголт юм уу эсвэл 40 наталцны гоо мэдхгүй би бол хэлж мэдхгүй байна. Би зүгээр л энэ кинонд үнэхээр хайртай зүгээр хайртайгаас илүү хайртай. Тэгээд би бол илүү юм ярьж чадахгүй. Ярих юм бол баг би ингээд одоо энүүрээ өдөржингөө ярьсан ч шаад. Аюу бол 2 өдөр тасралтгүй хинтээ ч хамаагүй hospital playlist-ийн талаар хоол итгэс бусад үедээ бол ярьж чаддаг хүн байгаа. Тэгээд энийг бол энд дуусгах. За миний болохоор Romance is a bonus book. Мисан гээд 2 драм байгаа. Romance is a bonus book болохоор Lee Jong-suk баг энэ хитэн киноны баг хидтэн ч байгаа юм тий. Гэтэ эндээс ингээд тоглосон хамгийн энгийн кино. Тийм, ер нь бол хамгийн энгийн хамтрал гэхээс илүү хамгийн энгийн драм. Тийм нэлдэг хамгийн энгийн драм. Тэгээд гоё ном хийдэг хүмүүсийн тухай гаргасан айгуу гоё. Би яалтгүй тийм ном зохиол гэдэг нэг тиймэрхүү Chicago Typewriter гэсэн нөгөө нэг бас UI энэ ч бас нөгөө зохиолч байхгүй юу. Тэгээд ерөнхийдөө нөгөө үзэг ямар хүчтэйг харуулсан драм байдаг. Тэгээд Romance is a bonus book гэсэн энэ хүмүүс ном бүтэх үйл явц те одоо publishing company хэрхэн яаж ажилтیں۔ Хавцаа яаж сонгодیں۔ Тэ редактор хамгийн сонирхдаггүй баг гэсэн тий. Тийм үү. Нийт массing нийт гэж байгаа. Тийм. Хамгийн сонирхдаггүй баг мэргэжлүүдийн нэг тий publishing company процесс. Тэгээд редактор гэдэг хүн одоо номонд ямар чухал байдгийг ингээд ерөнхийдөө publishing компани болж байгаа тэр үйл явц болгоныг айгүй тийм детальчилж харуулж өгснөөр Romance is a bonus book би айгүй дуртай. Тэгээд дараагийнх нь болохоор Misan гэдэг би өмнөх болохоор подкаст нэр бас жоохон худлаа ярьсан байлээ. Нэг Кансарагийн бүх дараа дургуун мургуу гэдэг айгүй бүлтрээд исэн ч үгүй. Misan гэдэг энэ 2014 оны энэ драм бас миний бас хамгийн хайртай тийм хайрламар драмуудын нэг хүмүүсийн амьдралыг болохоор үнэхээр ойлгомоор энэ болохоор дандаа зүгээр оффист ажилладаг хүмүүсийн өдөр тутмын амьдралын талаар тэднэрт юу тохиолддог тэр талаар өгүүлсэн Misan гэдэг энэ бас яг үцэн хүмүүсэндээ бас айгүй алдартай. Тийм нөгөө нэг hospital playlist манай нөгөө Баагач бас Баагагийн анхны тогсон драм тахгүй юу. Тэгээд бас үнэхээр уйлмаар үедээ уйлмаараа яагаад гэвэл нөгөө бид нар чинь бас яалчгүй нөгөө ажиллаж ингэж ярих юм уу тий. Тэгээс Солонгос чинь нэг том crop process ажилладаг хүмүүс юу гэдэг вүлээ нэг чомбог хөл юу лээ. Нэг газар ажилладаг хүмүүс гээ нэг тогтсон жишэл хэдэж штэ. Тийм ерөөхдөө тэр одоо нэг офисын цагаан гартнууд ажиллаж байгаа ангинд юу тохиолдож байгаа тэр талаар харуулсан хамгийн сайн драмуудын нэг гэж боддог. За хамгийн сүүлийнх бол хамгийн амгинуудаа бүгднүүлээ гэсэн чинь хамгийн сэтгэл тоногсон гэдэг юу байна. За чинийх орлын хэмжээ чинийхээс эхлэв. За минийх болохоор эхлээ Harvard учирсан хоёр бол минийх Harvard учирсан хоёрыг үзээд үнэхээр Kim Rae-won гэдэг залууд
Тэр үед та үнэн нь оролцсон. Тэр үед гэтээ угаасаа энэ ахын бас ихний мандчихсэн үе бах тийм. Snowman би дараагийнх нь бас Snowman Harvard учирсан хоёр бас кинонууд нь ч гэснээр хөөрхөн хамтралууд явж исэн. Тэгээд Harvard учирсан хоёр яалцчихгүй хүнд бүр үнээр тийм гадаад сурах хүсэл эрмэлзлийг бадраахаар бас 4 хоног юм бах тийм. Нэг 3 4 ч арай өрөхгүй хаа 3 мөр юм уу тэр хавцаалах. Harvard учирсан хоёр тэгээд нөгөө нэг юу She is 19 гэдэг нөгөө Kim Min-хээ тэгээд нөгөө нэг амиа хорлцоо. Хин билээ. Навшаа. Бараг мэдчихлээ дээ. Тэр хэдийн тогсон бас нэг айгүй хөнгөн кино гэдэг. Тэрийг бас үзэхээр айгүй хөөрхөн санагд юм аа. Юугаараа зүрхэн тоногчтой гэж? Тэр амиа хорлсон бүсгүйгийн бас өмнө нь тоглосон нэг юутай. Мууртай кино. Ким Рэ-тэй хамт тоглосон. Тэгээд энэ хоёрыг үзэхээр надад тэр бүсгүйгийн тэр нэг амар гинэн цайлхан харизматик тийм тэр нь нэг тийм гой санагдаад идэх байхгүй яагаад ч юм. Тэгээд энэ гол дүрийн бас нэг гоё нэгэд идэх залуу байна да сүүлийн драм тоглохоо болцсон. Энэ бас амар хөөрхөн. Тийм энэ ч би энийг сүүл нөгөө өөр нэвтрүүлгээс Кам Минжэ юм байна да. Одоо гэхдээ нөгөө нэг юу тоглох Ким Жэ юу? Миний яриад гоё инээдэг нь болохоор Ким Жэ юу? Ким Жэ сүүл нөгөө нэг хүүтэйг хамт нэвтрүүлэгт ороод байгаа. Хүн автор амар адилхан заяа. Амар хөөрхөн хүү за. Тэгээд бүр би бүр ингэ хүү шинж одоо автор ийм адилхан байж болт юм бах та гэ тэ амар цаваас ирэхлээ амар хөөрхөн хүү. Би тэгээд Ким Жэ-ийн хамгийн сүүлд ер нь бол аавынхын төрхөөр илүү хараад байгаа. Тэгээ айгу гоё байгаа. Хүмүүс нөгөө цаваас сэргэлийн төрхөр нөгөө Жаннарагийн сэргэлээ охин Янсан Монсон тэгээ би Янсан энэ надад хитрхээ жоохон хитрхээ санагддаг. Тэгээд She is 19 болохоор надад яг тэр цаваас сэргэлэн тий амьдралыг ямар ч тийм муу талаас нь хардггүй тийм амьдралд нухлагдж байгаа ч гэсэндээ бүх зүйлийг эргээр харах гэж хичээж байгаа тэр нэг гой цаваас сэргэлээ охины дүрийг харуулдаг болохоор 2004 оны сэтгэл тоноцсон санагддаг. Тэгээд дараачих нь болохоор Snowman. Тэгээд Snowman-ээр анх нөгөө хин хичиг, Гон Хээжо хичиг амьдралдаа харж исэн. Тэгээд Kim Rae-ны тэр нэг юу гэдэм аа. Энд Kim Rae ч хөрхөө нөгөө хаягддаг залуу шүү дээ, тий. Юу тоглолт, хоккей тоглоод энэ чинь ерөнхийдөө дандаа тийм өвлийн спорт, өвөлтэй холбоотой юмнуудыг харуулдаг. Тэгээд хоккей тоглож байгаа тэр хэсэг нь одоо хүртэл яг нэг сэтгэл тоно гэсэн. Их чинь хүчдэг шүү дээ. Их чинь хүчдэг тий. Ийм байна да миний сэтгэл тоногсон гот бол. Тэгэл яг хүний сэтгэл тоногсон гэхээр дандаа хүүхэд үед юм бахын тий 3 4 Snowman дээр них гоц хас бодраал ерөнхийдөө дандаа өвөл болж байгаа үйл явдлуудыг харуулдаг. Нөгөө хүргээ ахтаа цасаар байлдаж майлдаал тэгээ энэ залуутай хамт бас нэг зугаалгаар явдаг ч илүү дээ нөгөө нэг. Ер нь бол хүргээ ахтаа дурлцдаг. Одоо дүүгийн дүү байгаа. Хүргээ ахтаа дурлцдаг дүүгийн ээж нь нас биш их чинь нас ороод осолд орчдөг ч лүү тий. Осолд ороод нас орчдөг. Хүргээ ахтай хоёулаа үлдчихэж байгаа. Тэгээ угаасаа хүргээ ахтай сайн байсан. Хичээгээ байхад ч гэсэн тэгээ үлдчихэж байгаа. Энэ хоёр ч яаж төгсдөг лээ. Энэ хоёр ч ерөнхийдөө нэг жоохон нийлэх гээд. Нөгөө хүргээ ахын гэсэн хандын ойлгоо тэгээд тэр нэг тэрүүхэнд инээ тэгэл дуусч юм да. За миний хувьд болохоор би нэг л кино бичсэн. Тэгсэн чинь чамайг ярьсан чинь нөгөө бага төгөлдөр хур гэж байсан тоосон. Тэр бас өнөө ядаргаатай юм шүү дээ. Гэтэ төгөлдөр хуурын хөгжмөнд аюу дуртай дуунуудад нь. Гэтэ тэр миний зүрхэн чингсэн одоо сэтгэл тоногсон кино биш л те. Зүгээр чамайг нөгөө нэг одоо Snowman-ыг ярьсан чинь нэр төгөлдөр хур байгаа штэ гэж бодлоо л тоо. Төгөлдөр хур бас үнэн зовлонтой. Тэгээ нөгөө юуны төгөлдөр хур дээр нөгөө нэг уйлж байгаа сценүүд нь чинхэн цэвэр сонгодог солонгос хүний уйлэлтэй байхгүй юу? Одоо ингэ айгуу гэлгээл доошоо ингэ уйлдаг чинь ингэ ажмаа нарын юм шиг санагдав. Аав нь айгуу хэцүү уйлдаг те. Бүр аавын уйлэлт одоо хүртэл сэтгэлд яг хоногсон байна. Тэгээд ингэ нөгөө аав нь өгсөний дараа ингэ гуруулаа нөгөө нэг ингэ орон дээр нь уйлж мэлж байгаа нөгөө кино тэрийг ч одоо үзэх юм байна. Тийм бүр тэрийг үнэхээр ихлүүлэхийг ч хизээж хүсэхгүй бүр хизээж ихлүүлэхгүй байх. Тэгээ тэр бол үнэхээр төгөлдөр уруул нэг тийм кино яаж илээ. Энэ бол гэхдээ бит хоёрын хамгийн дайлан жоохгүй зүгээр ярварсан таашчлаа. За миний сэтгэл тоногсон бол үнэхээр зүрхэн чингсэн нам. Подкаст эхлэлч гэсэн зүрхэн чингсэн намрын одоо хөгжмөр хэлж байгаа. Тэгээ би зүрхэн чингсэн намрыг гэхдээ үзэхдээ UBS-ийн анхны дуу уралтаар нь үзэх дуртай. Тэгээд бүр солонгос орн биш яг UBS-ийн дуу оруулалтаар үзэх дуртай. Тэгээд
бичлэг нь ямар ч муу байсан хамаагүй UBS-ийн дуу оролтоор үзэх юм бол бүр яг ингээ үзэж байгаа юм шиг санагддаг. Эшишнай гэдэг ингээд тэгээд би яагаад гэдгийг мэдэхгүй байна. Хөгжмүүд нь амар биш одоо 2 дуу байдаг. 2 дуу нь амар сайн. Тэгээд тэр одоо түнэлэн доогуур ингэж дугуйтай алхаж байгаа биш одоо дугуйтай жийж байгаа тий. Тэгээд ингээд тэг бүр энэ надад блог гэдэг л та тэр блог дээр хүртэл Зүрхэн жигсэн намрын тухай бүр ингээд биччихсэн. Тэр ч юм уу хэдэн жилийн өмнө шүү дээ. Жохон байхдаа биччихсэн. Тэгээд Зүрхэн жигсэн намар бол үнэхээр миний бүр зүрхэнд хоногчсон кино. Зүрхэнд ингэж байдаг кино. Гэтэ бас л хэцүү ядаргаатай төгсгөлтэй ёо. Бас л сонгодог драма штэ. За Макчан гэж болоорой болохгүй. Макчан бол биш. Гэтэ сонгодог драма л хгүй юу? Сонгодог солонгос савнгийн нэр. Эн чин Диважингийн шат энэ хоёр ч ерөөхдөө жоо ижилхэн юм биш үү? Чи яагаад Диважингийн шатыг бүх хүмүүсийг мэдрэл удаа гэж. Окей. Гэтэ Зүрхэн жигсэн намар арай Диважингийн шат бүр амар багчаан байгаас тийж ах トゥ хоёр байсан биз дээ. Чи боддоо ингээд бараг насан турш хүртлээ нэг ах トゥ хоёр гэж харчаад тэр ч одоо салаад хэд онж байгаа. Эхтэн жил болж байгаа. Нэг 7-8 жил болж байгаа. Бараг 5 жил болгоод очирсгүй би нэг эмэгтэй хүний нүдээр харах чаа одоо бас очир зүггүй биш. Энд чи яг багчаан байхгүй чи хүлэн зөвшөөр. Мэдгүй. Яг нь миний бодлоор бол би яг тэгж хардیں۔ Энэ хоёр ихтэй айгүй сонио ингээ 16 17 хүртэл яг ингээ ах トゥ хоёр явчихсан аа. Гигвэн 5 жилийн дараа уулсан очирсгүй би нэг харин үдээр очирсгүй биш. Ядаргаатай. Тэгээ Вамби ахын дүр бол бас үнэхээр гоё. Вамбинд одоо хүн болгонд оролдог хөө тэн дээр. Яагаад Вамби нэг хаяад тэгээд тэр өөр дээр фашн нэрээ. Тэгээ ямар ч гэсэн Зүрхэн жигсэн чи юу ч хэлсэн. Тэгээ би хайртай. Тэгээд би Зүрхэн жигсэн намрыг айгүй хүчилмөр гаргаж UBS-ийн дуу оруулалтаар нь одоо жоохон муу бичлэгтэйгээр олж аваад би сүүлийн анги нь болохоор жоохон юу гэдэг вэ? Бүрэмшээд өгөхгүй. Тэрийг YouTube-ээс татаж аваад 12 3 ч дээ. Тэгээд тэр үе амар болох movie maker дээр холбоод нөгөө нэг стенүүдээр ингээд YouTube дээр олсонтойгоо холбоод тэгээд доор нь солонгосоор олснуудын доор сабтайтл өөрөө хийгээд тэгж өөрийнхөө хаалтан дээр хадгалж байсан. Тэгээд Зүрхэн жигсэн намар бол миний амар мэдхгүй. Би яг яагаад гэж бүр ингээд шууд хэлж мэдгүй байна. Сэтгэл хоногчдаг ингээд байдаг. Тэгээд дуугийн сонсоол ингэж сонин аягүй гоё болдог. Тийм юу бол Зүрхэн жигсэн намар тэгээд hospital playlist дээр Зүрхэн жигсэн намрын нэг хөгжмийн хэсэг явдаг байхгүй юу? Нөгөө хавч идэх гэдэг нөгөө хавч гуйж байгаа хэсэг дээр. Тэгэхэд би бүр ингээд баг ингээд гэсэн. Тэгээд бас нэг юм Английн нэг тийм зул сарын сэдвтэй хааны одоо гэр бүлийн тухай нэг хөнгөн кинон дээр бас хормон дээр нь явдаг байхгүй юу? Тэгээд тэр мэрийг сонсож энэ бата Зүрхэн жигсэн намар гэл. Тийм миний сэтгэл ханагсан кино юм байлаа. Тэгэл бодоод байгаа тийг сонио харилцаа шүү энэ хоёрын харилцаа. За бид хоёрыг тэгээд нэмээдээ бол нэмхээр л байлаа. Их сургууль, high school тий одоо тэгэл ч хаалт тавихгүй л бол бид хоёроо энэ бол үнэхээр л дуусахгүй мэлээ. Тэгээд ерөнхийдөө ингэсгээд подкастаа дуусгая. Тэгээд тэрээ энэ үнэхээр урт удаан подкастыг маань та дуустал сонссон бол бас өөрийнхөө бэстүүдийг комент хэсэгт үлдээгээрэй гэж хүсье тий. Тэгээд бас үнэхээр та дуустал сонсон бол та үнэхээр K-drama ч юм байна. Тэгээд та үнэхээр эргэлзэх зүйлгүйгээр K-drama ч юм байна. Тэгээд зөвлөлтөд зах зээл мөн байна. За ингэсгээ өндөрлөхөө дээ. За бүгдээр нь энэ хүртэл үнэхээр сонссонд баярлалаа. Айгуул удаан ярих шиг боллоо. Тэгтээ дахиад цаг байсан бол дахиад боломж байсан бол бас л ярихаа л надад ажиллая да. Тийм тэгээд гол нь айгүй олон драмуудыг бас бичсэн болохоор гэлс ярьчлаа. Тэгээд үнэхээр сая ярьжсэн одоо It's okay that's love my Mr. Sunshine энэ ч юм уу hospital playlist ч юм уу. Яг нөө ахаад highlight дотроос highlight хийгдэх нөгөө нэг кинонууд дээр угаасаа тусдаа дугаар бичнэ гэж бид хоёр амсныхаа дагуу. Тэгтээ бид хоёр ингээл нэг амьсгаагаар яах гэж одоо нөгөө нэг хүчлэхгүй тэгээд ингээд сайхан захаас нь мушгаал тэгэл нэгээр нь явна да. За баяртай оюулаа. Бүртэй байлаа. I feel you now from here.